За өнөөдрийн нэвтрүүлгээр бид та бүхэндээ бас маш чухал бид бүхний амьдралын хэм маягт заавал мэдэх шаардлагатай мэдээллүүдийн тоонд яалтчгүй орох ёстой нэг сэдвийг сонгож хүргэж байгаа. Тэгээд энэ сэдвийн хүрээнд ярилцахаар нэгэн зочныг би урьсан байгаа. Энэхүү зочин маань бол анагаах ухааны доктор, дид профессор Одхоо эмч байгаа. За тэгээд би Одхоо эмчигээ та бүхэнд танилцуулъя эхлээд. Хүний их эмчээр 2004 онд манай анагаахын сургуулийг төгсөөд за мөн 2006 онд анагаах ухааны магистр цоллыг эзэмшээд эмбриологч мэргэжлэр Япон улсад 2010 оноос хойш 2-3 жил дараалан ажиллаад за мөн 2011 онд анагаах ухааны доктор цоллыг эзэмшиж аваад за мөн их барих эмэгтэйчүүдийн эмчээр за нөгөө эмбриологчор ажилласныхаа дараа их барих эмчээр 2004 онд бас 2004 оноос хойш ажилласан тийм 2014 онд. 2014 оноос одоо хүртэл бас л ажиллаж байгаа. За мөн манай анагаахын сургуулийн дид профессор, анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль шүү. Би зүгээр залхуураад анагаах гэж шууд яриад байгаа. За тэгээд 2015 оноос хойш энэхүү сургуультай багшаар одоо хүртэл ажиллаж байгаа. За мөн 2015 онд өргүүдлийн эмчээр Япон улсад 2017 он хүртэл ажилласан байгаа тийм үү? 13 оноос 15 он хүртэл Япон улсад ажиллаж байгаад 15 онд ирээд энчээ ирээд яг одоо Монголд өргөдлийн нарийн мэргэжлийн чиглэлээр одоо хүртэл бас яг давхар ажиллаж байгаа. Яг зөв. За тэгээд одоо бол яг одоогийн байдлаар анагаахтаа ажиллахын сацуу Regenerative Medical Center-т мөн яг энэ мэргэжлэрээ ажиллаж байгаа маш залуу хамт олонтой нэгэн чухал эмнэлэг манай хотод байдаг. За тэгээд юун түрүүнд урилга хүлээж авсанд маш их баярлалаа. За баярлалаа. Урьж нэвтрүүлэгтээ орж манай чиглэлийг сонирхож энэ чиглэлээр бас нэвтрүүлэг бэлтэж байгаад баярлалаа гэж хэлье. За тэгэлгүй яхаа. Яагаад ер нь бол шалтгаанаа бидэнд хэлчихье. Яагаад энэ сэдвийг сонгож авсан бэ гэхээр яг бидний амьдралын хэв маягт зайлшгүй одоо байх ёстой байвал сайхан жаргалтай байлгадаг зүйлсээ нэг бол яахын аргагүй бид бүхний одоо гэр бүлийн чухал хэсэг болох үр хүүхэд байдаг тийм. Тэгэхээр бид хүүхэдтэй болсон гэр бүлийг хүүхэдгүй байгаа гэр бүлтэй харьцуулах юм бол хаана илүү аз жаргал байна гэхээр хүүхэдтэй болсон гэр бүлд нь яахын аргагүй нэг тэр халуун дулаан уур амьсгал нэг тэр гэр бүл гэж хилэгдэх тэр нөгөө гой сайхан нь бүрдсэн байгаад байдаг. Тэгэхээр ингээд ажиглахлаар одоо цагаан сар болгонд л ингээд орохлоор хүүхэдгүй байгаа хүүхдүүдээсээ өвөө эмээнэр нь аав ээжнэр нь за хизээ хүүхд гарах гэж байна гэж асуудаг. Тэгээ манайхан ч угаасаа нэг үр удмаа үлдээх нь өөрсдийнх нь амьдралын одоо нэг хэсэгт соёлд нь яашгүй байгаа нэг зүйл байгаад байна л та. Гэтэл тэнд хүүхдгүй байгаа гэр бүлийг харахад бид нэр хүүхд олохгүй л яваад байна да гэж өнгөцгөн бодохоос биш яг нөгөө хүүхдгүй олж чадахгүй байгаа гэр бүлийн тэр одоо сэтгэл зүйд ямар хүнд байдгийг бол бид нэр төдийлэн сайн мэддэггүй өөрсдөө туулахгүй байгаа учраас. Тэгэхээр өнөөдөр бас яг энэ бидний амьдралын хэм маягтын чухал сэдвийг сонгож авсан шалтгаан маань тэр өргүүдлийн шалтгаан юу байгаа? Тэр тусмаа та бүхний хийсэн улсын хэмжээнд хийсэн байгаа судалгааны дүнг танилцуулах гэсэн. За тэгээд үндсэн шалтгаан дотор эрэгтэй талаасаа байна уу, эмэгтэй талаасаа байна уу? Ягаад тэгэхээр гадуур байдаг амд амьдсан яриа бол их олон төрлийн яриануд байдаг. Тэгэхээр нэгэнд мэрэгжлийн хүнийг нь сонгож авчирч яриулж байгаа учраас энэ нэг дам яриаг нэг тал руу цэгцэлж их бас зорилготой байгаа. За ойлголаа. За тэгэхээр юун төрөнд хоёлаа судалгааныхаа үр дүнтэй танилцуулахаас өмнө өргүүдэл гэдэг одоо энэ нэр томьёогоо хоёлаа тайлбарлая. Өргүүдэл гэдэг маань хизээ үүсдэг юм, яагаад үүсдэг юм? За тэгэхээр өргүүдэл буюу infertility гэдэг англиараа. Тэгэхээр энэ маань Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэг яг тодорхойлтыг гаргацсан байдаг. Яг тогтмол бэлгийн харилцаанд тухайн хос гэр бүлийн хос маань тогтмол бэлгийн харилцаанд 1 жил байдаг. Тэгээд жирэмснээс ерөөсөө хамгаалдаггүй. Тэгээд жирэмсэн болж чадахгүй бол ийм 3 point дээр дулгуурлаж тодорхойлт гарсан. Энэ 3 point тийм гэх юм бол тухайн гэр бүлийн хосыг жирэмсэн өөрсдөө жирэмсэн болж чадахгүй байна. Өргүйдэлтэй байна гэдэг оншийг анагаах ухааны хувьд тавьдаг.
Тэ нэг томьёоны хувьд бол юм байгаа. Дараа нь өргөдөлтэй холбоотой бас яг нөгөө өөрийнхөө үр удмыг үлдээж чадахгүй тийм бас нэг дахиад нэг терминологи байдаг. Тэр нь болохоор монголоор одоо тэрийг яг бид нар орчуулж чадахгүй байна. Subfertility гэдэг юм байдаг. Тэр нь болохоор жирэмсэн болчдог. Тэгсэн мөртлөө жирэмслэлтэн цаашаа үргэлжилж чаддаг, өсөлтгөө болоод байдаг, зулбаад байдаг. Тэгээд хүүхэдтэй болж чадахгүй байгаа гэдэг. Тэгэхээр яг нөгөө хүүхэдтэй болж чадахгүй байгаа гэр бүлийн маань нэгдүгээр үргүүдэл буюу infertility, хоёрдугаар subfertility гэдэг ийм хоёр юмнаас болоод нөгөө яг хүүхэдтэй болж чадахгүй өөрийнхөө үр удмыг үлдээх одоо тийм боломж нь хязгаарлагдмал нөхцөлд очичоод байдаг. Тэгэхээр бидэд мэрэгжлийн хувьд бол бид нар яадаг вэ? Тэр гэр бүлийнхэн тусалж одоо яг үр хүүхэдтэй болгоход нь чиглэсэн тийм анагаахын одоо алхмуудыг хийдэг гэсэн манай ажлын хувьд бол. Тэгэхээр манай улсад байгаа яг одоо та бүхний хэрэгжүүлж байгаа арга барил өргүүдэлтэд тэмцэж байгаа аргачлалууд нь ер нь өндөр хөгжилтэй орнуудын арга барилтай харьцуулахад хэр ялгаатай байгаа. Одоо нөгөө бид нар чи хөгжиж яваа болохоор салбарууд ч гэсэн яг тэр хэмжээнд байгаа бах гэдэг одоо таамаг байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө энэ үр шилжүүлэн суулгах болон өргүүдэлтэд тэмцэх арга барилаараа Монгол улс одоо Азта гэдэг юм эсвэл дэлхийд ер нь хэр хэмжээнд явж байгаа гэж таардаг. Миний бодлоор манай улсад яг энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. 5 яг одоо тогтмол идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 5-6 газар байгаа. Эдгээр 6 газруудын орж ирсэн технологи, хийгдэж байгаа эмчилгээ, авч байгаа арга хэмжээ, оншилж байгаа онцлогоо эднээс бол дэлхийн бусад орны аль ч оронд хэрэглэгддэг онцлогоо эмчилгээний аргаас дутхгүй. Энийг энэ тентгийн олон улсын хурлууд дээр бид нар ихтгэл тавьдаг, тэнд очиж оролцдог, бусад хүмүүсийн эмнэлгийн үйл ажиллагаа эднэсийг хардаг. Ингээ хараад үзэхээр манай Монгол улсад энэ чиглэлийн тусламж үйлчилгээ харьцангуйгээр нэлээд өндөр хөгжсөн. Нэлээд сайн хийгдэж байгаа гэж би хэлж чадна. За ашгүй. Ягаад ихэнх үедээ энийг шууд хэлүүлж байгаа гэхээр энэс цаашаа айгүй хүнд мэдээлэлүүд ирэх учраас бас үзэж байгаа хүмүүсийгээ битгий санаа зов бид нар дэлхийн түвшинд тэгээ гаргалгаагаа олоод авчирсан байна. Тэгэхээр 50 суугаад ер нь мэдээлэлтэйгээ танилцаа гэж хэлж байгаа ш. За тэгэхээр өргүүдэл гэдэг энэ зүйл маань за та сая Дэлхийн эрүүл мэндийн байгууллага томьёолохдоо юу гэж томьёолсон байдгийг хэллээ. Харин одоо энэ нь зам зуур бий болоод байна уу эсвэл нөгөө хүн маань төрөхдөө энэ өргүүдэлтэй шууд төрөөд байна уу? Яг ямар шалтгааны улмаас энэ өргүүдэл бий болоод байгаа лээ? За шалтгааны хувьд бол маш олон байгаа. За. Тэгээ манайх анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуультай хамтраад их сургуулийн санхүүжилтээр шинжилгээ ухааны технологи дамжуулалтаа өгж идэг. Тэдний санхүүжилтээр Монгол улсын хүн амын дунд өргүүдлийн тархалт тэрэнд нөлөөлөх хүчин зүйлс шалтгааны талаар судалгаа хийгдсэн. Том үндэсний хэмжээний судалгаа явагдсан байна. За тэгэхээр энэ судалгаа хийх болсон үндэслэл одоо яагаад бид нар энэ салбар руу орсон, яагаад энэ ажлыг илүү актуалны болгож одоо чухал вэ гэдгийг харуулсан хэд хэдэн поинтуудыг ялчгүй би хэлхийг хүсэж байна. За. Яагаад гэвэл манай Монгол улсын мянганы хөгжлийн зорилт гэж байдаг баг. Millennium Challenge гэдэг. Тэгээ 20-с 10 оноос 21 оны хүртэх 10 жилийн нөгөө төлөвлөгөө гардаг. Тэр төлөвлөгөөний зорилт 3 дээр байдаг санаад байна. Монгол улс төрөлтийг дэмжиж хүн амаа өсгөх замаар хөгжлийн бодлоготой одоо тус олно гэсэн тийм ерөнхий утгатай. Окей. Яагаад вэ гэвэл тэр чален тэр нөгөө зорилт гарч ирэхийн тулд манай улсын сул тал юу вэ гэдэг юм дээр хүн ам сул гэдэг. Хүн ам цөөхөн гэдэг нь манай улсын хөгжлийн сул тал. Гэтэл бид мянганы зорилгын цаанд мянгийнхаа зорилтондоо хүн амаа өсгөн олон болгоно. Тэгээ хүн амаа ихсгэн тэгжээж бид нар хөгжнө гэдэг тийм зорилго тавьсан. Тэр зорилгодоо хүрэхийн тулд яг энэ нөхөн үрчгийн тусламж үйлчилгээний талаар төрөөс гарсан нэг 20 гаруй бодлогын бичиг баримтууд байдаг байхгүй юу? За. Энэ 20 гаруй бодлогын бичиг баримтууд нь өнгөрсөн хугацаанд маш амжилттай хэрэгжсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, нэгдсэн үндэсний байгууллага, хүн амын сан эднээсээ оролцоо тусламж дэмжлэгтэйгээр нэлээдгүй амжилттай сайн хэрэгжиж чадсан. Тэгээд төрж байгаа эмэгтэйчүүдийн нас баралтыг бууруулсан, одоо айгүй ихнэрээ эндэгдлийг бууруулсан, айгүй бол нааштай тийм сайн үр дүнд хүрсэн байхгүй. Энэ бол хүн амаа өсгөх бас нэг бодлого. Тэгээд энэ дээр харин нэг орхигдсон юм байдаг. Хүн үрчгийн өвөрмөц хэрэгцээгээд тэр нь болохоор өргүүдлийн поинтыг оруулсан. Тэрнлүүгөө чиглэсэн ямар ч дөрвтэй арга хэмжээ өдийг хүртэл яг улсаас аваагүй байдаг байхгүй.
Одоо улсаас яг өнөөдрийн хүртэл тэр өргөдөлтэй гэр бүлүүдийг яах ёстой юм те тэдний эсрэг төрийн ямар бодлого баримтлах ёстой юм өргөдлийн одоо яг өөрийн чинь хүсэж байгаа тэр нэг шалтгаануудыг хүмүүст хэлэх гээд байгаа одоо тэр шалтгаан нь юу юм тэрийг яаж арилгах юм гэдэг яг энэ салбар тэр чигээрээ нөгөө төрийн хувьд ч тэр эмнэлгүүдийн хувьд ч тэр бүгд яг орхигдсон байсан учраас энэ бол ялчгүй хоосон салбар байгаа. Тэгэхээр бид нар энийг хөгжүүлэх заашгүй шаардлагатай болчиход байгаа. Ингээд энэ actual point дээр бид нар тулгуурлаад яг анаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн тухайн удирдлагуудад санал тавьж ирсэн удирдлага тэрийг дэмжсэн. Тэгээд өргөдлийн хүн амын тархалтын судалгаа хийсэн. Ягаад гэвэл энэ нийт Монгол улсад яг хэдэн хувь нь өргөдөлтэй байгаа юм бэ гэдгийг яг тооцсон судалгаа манай дээр хараахан байдаггүй. Ихэнх судалгаанууд нь бол өмнө байсан ихэнх судалгаанууд нь эмнэлэг дээр суурилсан. Тухайн эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь өргөдөлтэй л гэхээс биш яг нөгөө нийт олонлогоос эмнэлэгт хандаагүй цаана байгаа айгүй олон гэр бүл байгаа. Учраа мэдэхгүй хүүхдтэй яаж болохоо мэдэхгүй болох ёстой үгүйгээч мэдэхгүй ингээ явж айгүй олон хүмүүс дотор бид нар өргөдлийн тархалтыг судалж үзээд бид хэдийн хувьд бол нэг 2014 оны байдлаар хүн амын тооллогыг харсан. Ингээд 368 орчим гэр бүлийг аль биесээр бүртгэгдсэн гэр бүл байсан. Тэдгээр 368 мянган гэр бүлээс манайх нэг статистик үнэн магттай тооцоолыг бодоод 2000 гэр бүлийг бид нар сонгосон. Гэхдээ энэ сонгогдоогүй санамсаргүй төврийн аргаар ясны сэргэжлэлтийн судалгаа явна гэдэг нэрийн дор одоо бүх аймаг сумуудаар бид нар явж ясны сэргэжлэлтийг нь үзэж гэн гэж үзээд асуумж судалгаа аваад асуумж судалгааныхан доор нь бол яг нэг өргөдлийн илрүүлэх судалгаа байсан. Ингээд тооцоод гаргаад ирэхэд нийтдээ яг хүн амын 7.5% хүн ам биш хүн амд байгаа гэр бүлээ аль биесээр бүртгэгдсэн яг гэр бүлийн 7.5% нь өргөдөлтэй гэж гарсан байдаг. Тэгэхээр энэ бол яг бүртгэлтэй гэр бүлийн хувьд ийм тоо байна гэдэг бол энэ бол маш өндөр тоо. Ер нь бол тийм бага бол тоо биш. Энэний цаана дахиад ганц бие байгаа өргөдөлтэй хүмүүс байгаа. Дахиад нөгөө гэр бүлээ батлуулаагүй мөртлөө хамтран амьдарч байгаа өргөдөлтэй хүмүүс байгаа. Салцсан өргөдөлтэй хүмүүс байгаа. Тэгээд нөгөө эхнэр нөхөр хараахан болоогүй одоо гэр бүлээ зохиоч хамжаагүй тэгсэн мөртлөө өргөдөлтэй явж байгаа очно олон хүмүүс байгаа. Тэдгээрүүд энэ тоонд орж ирэх боломжгүй болоод хэрвээ тэдгээрүүд ороод ирэх юм бол манайх бол 11 12 гэдээ бүр нэлээд их баримжаалсан тооцоолсон байдлаар бол өсөө явчихна. Тэгэхээр энэ болохоор дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар одоо нийт одоо тухайн улсын нэг 10% орчим нь өргөдөлтэй байна. Энэ 10 гэдэг бол өндөр тоо байхгүй юу? Гэтэл манайх бол баг энэс ингээд илүү баг давж гарч ирчих гээд. Тэгэхээр яалтчгүй энэ бол манай улсын нөгөө зориод байгаа хүн амаа өсөх гээд байгаа тэр одоо юм айгу садаа болж байгаа тийм салбар. Тэгэхээр энэ салбарын одоо нөлөөлж байгаа шалтгаанууд нь одоо юу вэ гэдэг одоо талаар бодвол хоёлаа эргээд дахиад ярилцах тийм. Та саяны таны хэлж байгаа тоо чинь манай улсад байж болох хамгийн багаар бодоход одоо үнэн тоогоор хамгийн багаар бодоход өргөдөлтөд нүүр тулцсан байгаа гэр бүлийн тоо гэсэн чинь 30,000 орчим гэр бүл байх нь шүү дээ. Тийм. Тэр 380,000 гэр бүлийн одоо яг 7.5 гэхэр 30 орчим мянган гэр бүл яг өргөдлийн проблемтай болсон хүмүүс айлаад байгаа. Яа, тэгснэ нөгөө тоолоогүй байгаа хэсгээ таамгаар бодож үзэхлээр нэлээ олон гэр бүлүүд, нэлээ олон гэр бүл болоогүй ч гэсэн ганц бие хүмүүс өргөдөлтөд нүүр тулцсан явж явах магадaltaй байгаа юм тийм ээ. За тэгэхээр хоёулаа шалтгаан руугаа дахиад оръё. Та бол тийм олон хүн байна гэдгийг хэлчлээ. Энэ болохоор яг нөгөө хүмүүс ил яриад байдгүй сэдвүүл дээ. Би одоо хүүхд ихсэн чи хүүхд болдгүй. Тэгээд ер нь бол гэр бүл дотроо ойр тойрныхондоо л хэлнөхөөс миний шүд хорхоотой байна гэж шууд зарлаа явчихаар тийм сэдв биш байхгүй те. Хүмүүс ер нь нууж явдаг. Тэр тусмаа саяны та бүхний одоо таны хэлж байгаагаар хийсэн судалгааны аргачлал маань хүртэл те ясны сэргэжилт гэдэг нэр дор цаагаараа энэ сэдвийг судалсан маань хүн өөрөө имзгэлдэг сэдв учраас үнэн байхын тулд бас ингэсэн байна. Тэгэхээр энийг хоёулаа дэлгэрэнгүй ярихгүй болохгүй байна. Магадгүй өргөдөлтөд гэдгээ мдээгүй ч явж явах хүмүүс байх магадaltaй байх. Өөрсдөө мэдэхгүй тий. Тэгэхээр ер нь өргөдөлтөд болчихжээ гэдгийг бол түрүүний Дембийн хэлсэн томьёолоор бол хүн сонсоод ойлгочих нь. Гэхдээ ер нь бид ямар шинж тэмдгүүд илэрдэг? Эсвэл ерөөс огт юу ч илэрхгүй юу? Мэдээж энэ болохоор нөгөө шалтгаанаас хамаарна. Эрэгтэй өргөдөлтөд үед бол нэг онцон шинж тэмдэг тэр болгон илэрдэггүй. Одоо эрэгтэй өргөдөл бүр удамшлын шалтгаантай
одоо дааврын дутмагшилтай төмсөг хөгжөөгүй тийм хүмүүс дээр яг бие махбодод одоо имших шинж гэдэг шинж илэрдэг. Эмэгтэй тэгэхээр тэр бол хүн ам дээр аягүй цөөхөн байдаг. Одоо аягүй цөөхөн. Тэгэхээр нэг хэрэгтэй өргөдөлтөй хүмүүс бол гаднаас нь хараад энэ өргөдөлтөй тэр үндийг бол яагаад хэлж чадахгүй. Боломжгүй гэсэн үг. Тэрийг бол шинжилгээ хийж л мэднэ. За. Эмэгтэй өргөдлийн хувьд бол бие махбодын зөвөр илэрч болдог. Жишээлбэл өргөдөлтөй хүмүүс өвдөлт өгж болдог. Сарын нэмдийн мөчлөгийн үед сарын нэмдийн мөчлөг нь алдагдаж болдог. Эсвэл биеинжин ихсэж болдог. Одоо яг нэг эмэгтэйчүүдийн өөрийнх нь зөвөр өгдөг байхгүй юу? Тийм зөвөрүүд илэрч болдог. Ингээл бодглохлоор эмэгтэй хүмүүс хамаагүй илүү давуу талтай байгаа дагааз зүгээр өөрсөнд нэгэ би нэгэ сигналаа өгж идэг те. Мань хийдэг болохоор ингээ бүр хайцсан бурхан бүтээгтэй хүртэл те одоо хэрвээ бурхан гэж байдаг бол биднийг бүтээхтэй ер нь ингээд өөрөө яваад нэг болондоо гэх. За тэгсэн чинь за хоёлаа эмэгтэй талаа төр орхиод нэгэнт хоёлаа ирчүүд цугласан байгаа гэх одоо яа. Эрэгтэй хүмүүсийн өргөдлийн талаар ярилцъя. Би яг одоогоос нилээд жилийн өмнө сургуулийнхаа багштай ярилцж байгаад тухайн үед манай хөндийн өргөлтийн багш байсан. Тэгээд хөндийн өргөлтийн багш дээр ирж оюутнуудын асуултын дийлэнх болгох нь hypertrophy буюу булчингийн масса томруулахын тулд хурдан яаж томруулах вэ гэдэг асуулт шууд багшаас асуугддаг. Тэгээд тэр асуултаа асуугаад багш мэрэгжлийнхэн зөвлөгөөг өгсөний дараагаар багшаа би тестостерон тариулчих уу гэж асуудаг. Тэгээ яг нөгөө эр гормоноо тариулахлаар улам хурдан одоо үс нуурган масс нэмнэ гэдэг нөгөө даваа талууд ихтэй. Тэгэнгუთ нөгөө багшийн ганц айлгадаг байсан юм л надаа хэлж явахтаа тэгдэг байхгүй. Би тэгэл нөгөө тестостерон асуугаад ирсэн хүнд төмсөг нь тасраад унчт юм аа л гэдэг ямыг тайлбарлаж хэлээл. Тэгэхээр нөгөөдөл чи айгаал болиг явд юм аа гэж тухайн үед хэлжсэн. Тэгээд яг хүүхдгүү болно штэ гэд сүүлд нь наргааныхаа дараа тэгж хэлжсэн байхгүй. Тэгэхээр альтернативаар буюу гаднаасаа эр гормоныг шаардлагагүй үед хэрэглэх нь өргөдөл нөлөөлдөг юм уу? Тухайн үед одоо манай багшийн хэлсэн үний юм уу бодлоо юм уу гэдгийг танаас асууж байгаа. Тэр бол үний багшийн хэлж байгаа бол ялчгүй. Баярлалаа багшаа. Одоо багш маань Испани нөгөө куб хүн болохоор одоо энийг олоод сонсоод орчуулад ойлгомж худлаа л баг л та тий. Гэхдээ одоо баярлалаа гэж хэлье. Тий. Багш бол ялчгүй үний хэлж байгаа. Одоо эрэгтэй шалтгаантай өргөдлийн нэг шалтгаан нь өөрөө чи хэлээд байгаа тэр альтернатив гэж хэлээд байна. Ятрогены гэдэг анхаараа бид хэдэ гаднаас хэрглэж байгаа зүйлсээсээ болоод төмсгний үйл ажиллагаа дарангуулагдаж эхэлдэг. Дарангуулагдаж биш юм одоо ер нь одоо энэ хэрэглээд байгаа сая тестостерон гэдэг даавар гэдэг байгаа шүү дээ. Тэр бол өөрөө яг эрэгтэй хүнд үүсдэг даавар. Төмсгнөөс үүсдэг даавар. Төмсөг эр бэлгийсээ ялгаруулад эр бэлгийн эсийг үүсгээд байгаа үед тэр эр бэлгийн эсийг үүсэх үйл явцын үр дүнд сперматогенез гэдэг үйл явцын үр дүнд төмсгөнд үүсэж бий болдог. Стероид одоо өөх тосноос үүсдэг тийм даавар байхгүй. Одоо тестостерон. Хэдий ч нэ төмсөг сайн ажиллаж хэдий ч нэ илүү сайн тестостерон ялгарна тэр хүний эр шиг шинжүүд гарч ирдэг. Эр шиг шинж гэдэг нь юу вэ? Сахал ус байна, булчингийн масс байна. Тэгээ дуу хоолойны өнгө байна. Гэх мэтлээ одоо тэр нөө эр хүнийг нөхцөлдүүлж яадаг үндсэн шинжүүд тестостерон даавраас болж гарч ирдэг байхгүй. Тэгэхээр хэдий ч нэ тестостерон сайн байна. Төдий хэмжээгээр булчингийн масс их байна гэдэг онлайн концепт байдаг. Тэр бол зөв үгүй зөв. Ягаад гэвэл тестостероны үүргэн тэр байхгүй. Хит их тэрийг бие махбод өөрөө зохицуулдаг. Яг өөрт нь тестостерон хэрэгтэй болоод эхлэх юм бол төмсгний үйл ажиллагаа активашн болж идэвхжиж эхэл тестостерон их ялгаруулдаг. Хит их тестостероны хэмжээ ихсээд тэгээд эхлэх юм бол эргээд тэр нөгөө тестостерон маань өнчин тархинаас ялгардаг даавруудаа дарангуулж эхэлдэг. Дарангуулаад эхлэхээр төмсгний үйл ажиллагаа суларч эхэлдэг. Сулраад эхлэхээр тестостерон багасаж эхэлдэг. Багасаад эхлэх юм бол өнчин тархи надад тестостерон багасаад байна гэдэг мэдээлэл өөрөө нөгөө өнчин тархи мэдрээ тэрийг өөрөөсөө FSH LH гэх өнчин тархины дааврыг ялгаруулдаг. Ялгарч байгаа даавар нь төмсгний үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Идэвхжээд эхлэхээр нөгөөдгийн тестостерон ихсэгдэг. Тэгэхээр тестостероны балансыг бие махбод өөрөө тохируулдаг байхгүй юу? Яг энэ тохируулж байгаа нөгөө физиологийн зүй тогтол ингээд зөв гороор ажиллаж байгаа энэ ажиллагааг гаднаас өндөр тунтай тестостероныг нөгөө зөвхөн булчингийнхаа массыг нэмэхийн тулд хит их хэмжээгээр нэмчихээр цуснд нөгөө тестостерон ихсэнгүүт
Нөгөө би мохот чинь надад тест дээр нь илүүдэд байдаг гингүүтээ өнчин тархинаас ялгарч байгаа нь төмсөг ажилладаг хоёр даавар байдаг. Тэр хоёрыг ялгарлах болчдөг байхгүй. Тэнгүүд төмсөг нь ажиллахаа болчихно. Нөгөө хүний тестостерон төмсгнөөс ялгархаа болчихно. Нөгөө хүн зөвхөн гаднаас хэрэглээд байгаа тестостероноор л байгаад байдаг. Удаан хугацаанд яг ийм байдлаар яваад ирэхээр төмсгний эсүүд нь хүчээд эхэлдэг. Тэгээд тэр хүн нөгөө төмсгөнд нь бүр огт эс үүсгэ болчдөг. Тэгээ иймэрхүү тохиолдлоор манад хандаж одоо жирэмсэн болох гэж явж байгаа. Үрийн шингэнд нь бүр нэг ч сперм байхгүй, азосперм болсон тийм хүмүүс зөндөө байдаг. Тэгээд анаболик стероидууд гэж нэрлэдэг нэг одоо тэр тестостерон байхгүй. Тэгэхээр миний хувьд бол ямар хүмүүст энийг илүү хэрэглэхийг зөвлөдөг вэ гэвэл нөхөрч үйл ажиллагаад одоо шийдсэн хүүхдтэй болцсон гэсэн үг. Тэгээд яг үнэхээр мэрэгжлийн төвшөнд одоо энэ бодибилдингээр амжилт гаргахыг хичээгээд байгаа. Тэгээд дахиж хүүхдтэй болно гэж одоо бодохгүй байгаа тийм хүмүүсийг яг эмчийн хяналтан дээр булчингийнхаа масыг зөв зохистой хөгжүүлж одоо тэр нөгөө бодибилдингийн карьертаа амжилт гаргая гэж бодсон хүмүүс тэрийг яг эмчийн хяналтанд хэрэглэх нь зүйтэй. Түүнээс биш дур мэдэн өөрсдөө хэрэглээд хүүхдтэй болоогүй багтаа хэрэгэлдэг ингээд эхлэх юм бол эргээд энэ манай амьдралдаа амар том алдаа болж эхэлнэ. Дахиад тестостерон зөвхөн өргөдөл гэхгүй бас нөгөө хит их хэмжээгээр хэрэглээд улам булчингийн мас нэмээд эхлэхээр эрэгтэйчүүд аддикт болт юм яадаг улмал нэмхийг хичээдэг. Тэгэхээр улам ихийг тариулаад эхэлдэг. Ингээд эхлэхээр нөгөө стероид генез гэдэг юм алдагтаад эхэлдэг. Өөгтснээ солилцоо. Энэ нөгөө солилцоо стероидуудын солилцоо алдагтаад эхлэхээр илгэнд ачаал үүсч эхэлдэг. Зүрх судсан дээр ачаал үүсч эхэлдэг. Тэгээд эхлэхээр ийм хүмүүс илгэний эсүүд гэмтээд илгэний дутагдлалд орж болдог. Зүрхний дутагдлалд орж болдог. Судасны хатуурлал үүсч болдог. Айгүй болон сөрөг үр дагавруудыг бий болгож болдог байхгүй юу? Тэгэхээр заавал эмчийн хяналтанд нэг хийх хэрэгтэй. За ойлголоо. Дараагийн зүйл нь болохоор байглаасаа төрдөг удамшдгүй энэ үргүүдэл. Энэ эрдэмтдийн хувьд бол маргаантай. За. Удамшдаг тохиолдлууд байдаг. Одоо жишээлх юм бол игэр хромосомын гэдгийг эрэгтэй өргөдлүүд их хвчлээ удамших хандлагатай байдаг. Эмэгтэйгээс бас зарим өвчнүүд өргөдлийн зарим нэг өвчнүүд бас удамших хандлагатай байдаг. Тэгэхээр яг 100% өргөдөл удамшдаг гэж бас хэлэх гэхэд бас хэцүү. Удамшлын өртөмхий байдлыг нөхцөлдүүлдэг гэж хэлэх нь яг онлын хувьд илүү тохиромжтой юм шиг надад санагддаг. Тэрний юу вэ гэхээр жишээлбэл одоо яа тэгээ Y хромосом бол ер нь бол хүний эцсийн зорилго юу вэ гэвэл үр өдмөлтэй. Ямар ч хүний ч биш, ямар ч биологи организм. Одоо энэ амар олон биологийн нэвтрүүлэг гараад байгаа шүү дээ. Ер нь тэр биологийн нэвтрүүлэгч ярьж жаад нөхөрчгүйн ярьдаг, тэгж төрдөг, тэгдэг ингэдэг ийм одоо яа гэдэг юм яриад дуусдаг байхгүй юу? Тэр одоо организмын хувьд бол тэгэхээр биологийн ямар ч организм өөрийнхөө үр өдмийг үлдээх, одоо өөрөө тэрийг үлдээх үндсэн хамгийн энэ бол гол зорилго. Тэгэхээр тэр үндсэн одоо хүний хувьд бол яг тэр энэ гол зорилгыг хийдэг хамгийн гол юм нь бол төмсөг байхгүй юу? Гэтэл эрэгтэй хүний хувьд бол тэр эрэгтэй хүний хувьд бол төмсөг, эмэгтэй хүний хувьд бол өндөвч байгаа. Тэгэхээр тэр төмсөг, өндөвч гэдэг хоёрыг чинь яг бий болгож үүсгдэг. Одоо хүн бол хромосом гэж ярьдаг тэр хромосом дээр байгаа мэдээллүүд л тэрийг үүсгдэг. Тэгэхээр тэр удмын материал үндсэн цаанд генийн сан байхгүй. Тэгэхээр яг тэр генийн санд алдаатай байгаа өөрчлөлтүүд нөгөө ааваас хүүхдтэй очихдоо яг тэр хүрэл очдог. Тэгэхээр одоо жишээлх юм бол нэг хүний тестостерон дааврын төвшин стероид генез нь бага байдаг. Тийм очдог. Тэр хүн яг тэрэндээ нөлөөлдөг химийн хүчин зүйлсээр одоо арх тамхи татдаг ч юм уу те. Тэгэх юм бол тэр нь тамхинд илүү мэдрэг учраас тэр хүн тамхи татаад эхлэхээр тэр нь илүү амархан гэмтээд тэгээд одоо стероид генез нь явагдаж чаддгүй, тестостерон явагдаж чаддгүй. Тэгээд эхлэхээр тэр хүн өдөрт 2 тамхи татдаг хүн сперм үйл ажиллагаа нь аюул доошлдог гэж болно. Гэтэл аваас хүүд очсон тэр удамшил нь одоо стероид генезд алдаагүй хүн очиж штэ. Тэр хүн өдөрт 3 тамхи татж болно, 4 тамхи татж болно. Нөгөөд нь нөлөөлдөг. Би тамхи татаалаа тэг зөндөө хөвгтэй байгаа л гэдэг. Гэтэл би тамхи татангууд миний сперм тоо буурчдаг ч гэдэг юм. Нэг үгээр хэлбэл ямарваа нэгэн сөрөг хүчин зүйлсийн нөлөөлөлд тэр хүн өөрөө хариу урвал үзүүлнэ. Тэр хариу урвалын бүх мэдээллүүд ааваас одоо удам намжиж явагддаг байхгүй. Тэгэхээр тэр нь ямар байна уу гэдгээс л хамаарал энийг бид нар удамшаад байна гэж хэлдэг. Эсвэл энийг наа чин одоо гэтэл одоо нэг хүний аав нь зүгээр одоо 2 хүүхэдтэй байдаг тийм үү те. Тэгтэл 2 эрэгтэй хүүхдийн одоо яг нөгөө эмзэг хэсэг нь нэг хүрүүгөө очсон. Эмзэг биш хэсэг нь нөгөө хүрүүгөө очсон. 2 хүүхэд нь хоёулаа ижлэгийн тамхи татангууд
нэг нь сперм хэвийн, нэг нь бага байгаад байдаг. Тэгэнгүүт тэрийг удамсан гэж хэлэх хэцүү, удамшаагүй гэх хэлэх айгүй хэцүү байгаа. Тийм байна. Тий. Тэгэхээр ер нь бол тухайн хүүхний үндсэн одоо яг тэр бие махбодын үйл ажиллагааны алдагдлыг хамгийн гол юм бол удамшлын урд хүчин зүйлс гэж одоо анаахын хэлдэг юм да. Урд хүчин зүйлс бод тэр удамшлын өвчлөмхий байдал эднээс нөхцөлдөл гол юм бол дандаа удам дамжиж явагдаад байдаг тийм хандлага байдаг. Тэгэхээр удамшихгүй бол удамшдаг. Тийм байна. Яа. За, ер нь бол яг энэ бас заавал мэдэх ёстой шалтгаануудын нэг нь юу вэ гэхээр одоо Монгол улсын сая нэг та бүхний хийсэн судалгаач болохоор яг нөхөн үржихүн идэвхтэй насан дээр яваа үрх гэрүүлүүд дээр хийсэн байгаа шүү дээ. Тий. Тий. Тэгэхээр яг одоо ингээд миний зүгээр саяхны яг энэ нэвтрүүлгийн өмнө миний харсан тоогоор бол 2019 оны байдлаар манай нийт хүн амын 2,360,100 2,360,186 иргэн 34-өөс доош насныхан байгаа байхгүй. Буюу манай улсын 3.2 шүү дээ тий. 3.2 нь бол залуучууд. Бүр тэр тусмаа одоо бүр ихэнх нь хүүхдүүд байгаа. Залуучууд хүүхдүүд байгаа. Тэгэхээр одоо нөгөө манай нийгэм чинь нөгөө цонх үе дээр явж байгаа буюу одоо ингээд энэ хүүхдүүд чинь хүүрчгүй насан дээр очих үед энэ асуудал чинь дахиад л тэнд нэг мандуул гээд нэг өөр нэг нөхөр тэнд ингээл ярьсан сонсож авах. Тэнд бас нэг одхүүгээд нэг тий оронд нь өөр нэртэй нэг юм чинь ингээ ярьж авах. Яагаад тэгэхээр саяны асуулт чинь нөгөө удамшна гэдэг чинь бидний өнөөдрийн үйл хэрэг чинь нөгөө хүүхдүүд дээр чинь илрэх учраас бид нэр даруй одоо мэдэж авсан мэдээлэлээр амьдралын хэм маягтай хурдан өөрчлөлт оруулж хойч үедээ энэ буруу мэдээлэл хадгалуулж үлдээхгүй байхыг л хичээх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бас нэг зүйл нь за энийг би бас хүмүүстэй хэлье гэж бодсон нэг зүйл нь бас нэг зүйл нь болохоор импотенс гэдэг байгаа шүү дээ. Одоо бэлгийн чалах муу байх гэж хэлдэг үлээ. Бэлгийн сулралын одоо голлох шалтгаан нь юу байдгийг? Бэлгийн сулрал чинь бас өргүүдлийн нэг хэсэг мөн үү? Өргүүдэлтэй нүүр тулгах шалтгаан мөн үү? Шууд 100% мөн гэж хэлж чадахгүй. За. Бэлгийн сулрал гэдэг бол сексологи секси асуудал авчдаг. За. Тэгээ тэр хүн секси үйл ажиллагаагаа хийх үйл явц одоо сул байгаад байгаа хүмүүсийг чалхан сул, бэлгийн сулралтай хүмүүс гэж нэрлэдэг. Өргүүдэл бол жирэмсэн болох үйл явц. Гэхдээ жирэмсэн болохын тулд заавал бэлгийн ажил хийж жирэмсэн болно. Дамжлага. Үндсэн одоо хэрэглэгдэхүүн гэх юм уу да. Тэгээ натуралны байдлаар натуралаараа шүү дээ. Гэхдээ бас за удахгүй тэрлөө очин секс хийхгүйгээр жирэмсэн болох боломж байгаад байгаа. Ер нь одоо бол шинжлэх ухаанд бол байгаа. Тий. Гэхдээ яг зөвхөн нөгөө тухайн гэр бүлийн хувьд бол одоо бэлгийн сулрал гэдэг томьёоч одоо яг одоо би томьёолын сайн мэдэхгүй байна. Миний хувьд бол сексологч биш учраас. Ямар ч байсан тэр хүний бэлгийн идэвхтэй үйл ажиллагаа буураад байгаа. Идэвхтэй үйл ажиллагаа буураад одоо 7 хоногт сардаа нэг удаа бэлгийн харьцаанд ордог. Жишээлбэл одоо тийм гэр бүлүүд маа дээр зөндөө ханддаг байхгүй юу? За. Энийг бол угаасаа яалтчгүй бэлгийн сулралтай л гэж нэрлэх баг. Тэгэхээр сард нэг удаа хүмүүс нөхөрч идэвхтэй настай хүмүүс сард нэг удаа бол бэлгийн харьцаанд бол нэг орохгүй баг. Янз янзын юунууд тоо баримтууд байдаг. Жишээлбэл 7 хоногт 2-3 удаа орох нь хэвийн үзэгдэл эсвэл өдөр болгон орох ёстой ч гэдэг юм уу тий. Одоо тэр тоо баримтууд нь хувь хүн болгоноос хамаарат янз янз л байдаг баг. Тэгэхээр жишээлбэл 7 хоногт нэг удаа гэдэг юм бол энэ бол хэвийн төвчнээс миний хувьд бол бага л гэж ойлгоно. За. Гэтэл 7 хоногт нэг удаа орохдоо яг цаг нь болсон зөв бэлгийн харьцаанд ороод хүүхдэд болчих болно. Тэгэхээр бэлгийн сулралтай хүмүүс бид нар үргэлжлэлтэй гэж үзэж болдгоо байхгүй. Окей. Үндсэн нөгөө хэрэглэгдэхүүнэл зөв хэрэглэхгүй л байгаа болохоос ш үр тогтоох чадвартай үр өдмө үлдэх чадвар нь хэвэн байж болно. Тэгээ тийм учраас шууд бэлгийн сулрал импотенсыг үргэлжлэлийн шалтгаан гэж бол абсолютны хэлж бол ойлгож бол болохгүй. Саяхан нөгөө Icon дээр гарсан мэдээ байгаа байхгүй. Business Insider дээр цаанаа гарсан мэдээллийг хөрвүүлж оруулсан байсан. Тэгээ тэр юу гэхээр 350 жилийн дараа эр бэлгийс хэрхэн сэлдгийг эрдэмтэд одоо илрүүлжээ гэд. Тэгээд энэ ч одоо 350 жилийн турш яригдсан бас маргаантай байсан сэдв юм шиг үлээ. Тэгээ нөгөө нэг
эр бэлгээс чинь нийт хичнээн шихэг ордог гэдэг байгаа болоо. Яг нэг бэлгээр цанд ороход чинь 500 сая юу лээ. Тийм нэг одоо стандарт гэж байдгийг. За. Тэр нь болохоор 1 мл-т 15 сая. 15 сая. Тийм. Тэгээд хэрвээ 3 мл үрийн шингээтэй байх юм бол 1 мл-т 15 гэхээр 45 сая байдаг ч юм уу. Тэгээд дунджаар тийм байдаг байхгүй юу. Тэгээд сая тэр Европын холбооны ус ишрээ гэдэг тэр сайтн дээр оноор нь эрэгтэй хүмүүсийн нийт одоо хүн амын дунд эрэгтэй хүмүүсийн эр бидгийсийн тоог нь харьцуулсан судалгаа хийсэн байхгүй юу. За. Оноор гэхэлэр өөрчлөгдөд байна уу? Мэдээж өөрчлөгдөж байгаа. Бүр амар өөрчлөгдөж байгаа. Жишээлбэл 50-ад оны 1950-ад оны эрэгтэй хүмүүсийн эр бэлгийсийн тоо дунджаар 150 сая байсан бол одоо 50% 70 сая. Пүүх. Одоо байгаа ирчүүдээ. За энэ ч одоо юу гэсэн үг вэ? Нэг эрэгтэй хүмүүсийн спермийн тоо бүр ингээд decline болоо буурсан. Тэгээ энэ магадгүй зүгээр civilization буюу нийгэмшил тэрнтэй илүү холбоотой. Гэж тайлбарсан байсан. Тэгээд бэрэн гайхаад энэ 350 жил гэдэг чи одоо бодоод үзгээр одоо ч бид нар 2000 оноос 300 дэх 1700 он бодоо өстэй. Тийм. Тэгэхээр дээр би нэг нөгөө чиний хөтлөгчнөөс Young Leadership програм гэдэг тэрэн дээр нэг лекц бэлдээ сууж байхад анх спермиг 1800 онд би одоо яг аныг марччихаа 1800 онд хамгийн анх эр бэлгээсийг микроскоп нээгээл хараад эр бэлгээс бол юм байдаг юм а гэдэг анх бүтцийг гаргаж ирсэн. Левенхок гэдэг эрдэмтэн байдаг хгүй юу? Тэгэхээр тэр эрдэмтнээс өмнөх асуудал ойлголтуудыг одоо цаг үед батлаад байгаа маа. Тэр мэдээллийг би харсан л да. Өөрөө ч асуугаад байгаа. Тэгээд тэр мэдээллийг хараад жоохон дотроо эргэлзэж яг нарийн өнөглөл гарсан байлаа да. Өчтөр нөө. Тэгээд нэг харчаа тэгээд за нэг уншиндаа гэдэг нөгөө цаг гарахгүй тэгээд уншааг өнгөрсөн байлаа. Тэгээд яг тэр мэдээлэл дээр хэлж байгаагаар бол дүрсээр нь харах юм бол тав хүн мэдчихтэй нөгөө толгойтой тэгээ сэлүүртэй те. Тэгээд тэр сэлүүрийг яг эрдэмтэд юу гэж бодож исэн бэ гэхээр сэлүүр хөдлөختөө ингээд дээшээ доошоо яг одоо бид нар усанд сэлэхтэй нэг юм гутал өмсчдэг штэ нэг сэлүүр одоо юу гэмдэ тэрийг би хэлж мэдэхгүй байна. Долгиолж хөдөлдөг. Тэгж хөдөлдөг болов гэсэн чинь саяны энэ шинэ 3D технологиор хэмжиж үзснээр бол яг нэг чиглэлтэй хөдөлдөг эргэж ингэж явд юм байна. Тэгэхээр спираль маягаар хөдөлдөг. Тэгэхээр нөгөө спираль маягаар хөдлөнө гэдэг маань нэг исмэн дангаараа урагшлах боломжгүй спираль бол байрандаа байх гэдэг. Маш олуулаа хоорондоо нөгөө торнадо шиг ингээд бүр эргэлдээд ингээд спираль маягаар олуулаа ингээд явсаар байгаад хамгийн оо уртлын игнэнд нь байгаа нь очдөг л гэсэн тийм одоо таамаг илрүүлжээ гэхэлэр эдгээр бол таамаг биш бараг л ерөнхийдөө бол юм байна гэж баталсан юм шиг байна. Тэрийг би дахиад нэг харъя да. Өчигдөр би нэг харъя гэчээд яа. Гэхдээ манай зүгээр одоо яг бид нар мэрэгжлийн хувьд бол ярьдаг юм. Эр бэлгээс ч өөр айгу эмзэг. Яг тата орчны нь юу вэ гэвэл төмсөг. Тэгээд үрийн цэврүү гэж яддаг. Төмсгний дотоод орчин үрийн цэврүү хоёрт хамгийн таатай орчин тэндээ удаан хугацаар амьдарч чаддаг. Тэгээд эрэгтэй хүн дур тавих үед тэр орчин ч өөрөө шүлтлэг орчин байдаг байхгүй юу? Тэгээд эрэгтэй хүн бэлгээр цанд ороод эмэгтэй хүний өтрийн дур тавих үед үрийн шингээ яг богинохон хугацаанд одоо эмэгтэй хүний өтрээнд орж шүү дээ. Эмэгтэй хүний өтрөө болохоор өөрөө тэр гадны орчноос өөрийгөө хамгаалахын тулд хүчлэг орчинд. За. Тэнгүүд шал тис өөр орчинд ороод ирэхээр нийт эсүүдийн ихэнх нь ер нь бол өтрээнд бүгд өгдөг. Маш цөөхөн дэшээ явж чаддаг байхгүй юу? Жишээлбэл одоо 100 сая байлаа гэж бодоход 100 сая эс өтрээнд ороход яг өндгээс дээр нэг 100-аас 1000 л очдөг. Бусд нь бол бүгд дандаа замдаа. Туйлдаж одоо өвхөж сүнж тэгж очдөг. Эмэгтэй хүний тэр хахирхэд хатуу хэсгийг туулж чадахгүйгээр замд нь ингээд мохдог байх нь шүү дээ. Тэгэхээр нөгөө тэрийг болохоор нөгөө нөхцөлдөлд айгүй олон хүчин зүйлсүүд байдаг гэдэг. Тэр бүх хүчин зүйлсээ эрэгтэй хүний бие махбод дотор тэр нөгөө төмсгний орчинд тэгээд нөгөө үрийн цэврэн орчинд байхдаа эр бэлгээс чи өөр хамгаалалтаа болж авдаг байхгүй. Нэгсэндээ бамбаатай болно гэсэн үг. Энгийн байдлаар. Тэгжээж тэр шүлтлэг орчинд очингууд эхлээс нь тэр одоо бамбаа эднээс нь яадаг одоо гэмтдэг. Сул бамбаатай авах юм бол тэндээ өгөхөд үг. Тэгэхээр хангалттай сайн одоо хуйглагдаж чадсан эр бэлгийн эсүүд маань
яг удмын материалаа зөв хадгалж, үр тогтоох чадвараа хадгалж яг эцсийн материал үндгээс дээр очиж чаддаг. Тэгэхээр одоо үтрээ, умаа үзүү, умаа хөндөй, үрийн хоолой гэдэг одоо бүр маш хол замыг гэр бэлгээс туулдаг. Тэгээд тэр бүх туулах үйл явцад нь хамгийн гол нь түрүүний миний хэлсэн одоо энгийн байдлаар англиар болохоор decapacitation factor гэдэг. Бидэд бол зүгээр энгийн байдлаар ойлгомжтой байдлаар би бол хувигласан л гэж хэлээ да. Хүмүүст бол хувиглагддаг. Тэгээд дотроо айгүйх тийм нөгөө сүүл хэсэгтэй айгүйх тийм энергийн их үүсвэр буюу митохондр гэдэг юмыг авдаг. Тэгээд тэр нөгөө эр бэлгэсэн сүүлийн бүтэц эднэс одоо саяхан яриад байгаа тэр спираль маягийн хөдөлгөөний чиглэлийг бий болдог баг. Тэгэхээр ойлгоцсон хувьд бол магадгүй зүгээр тэр хэдий ч нэ сайн хуйглагдаж хэдий ч нэ нөгөө олуулаа ингэж нөгөө хөдөлгөөний чиглэл үүсгэнэ гэдэг ойлголт нь магадгүй буруу байх гэж би боддгийн. Сайн хуйглагдсан, сайн митохондорчсон тим сперм л яг эцсийн байдлаар цаашаа очиж чадна. Тэр олон очсноос харин өндгээс хэнийг авах вэ гэдгээ өөрөө шийддэг гэж зарим ном дээр бичсэн байдаг. Зарим нь болохоор сэргэлэннийг нь өөрөө олж ордог, эр бэлгээсээс хамаардаг гэж утсан байдаг. Гэхдээ яг тэрийг алинд нь итгэдэг. Миний хувьд бол алинд нь итгэж чадахгүй байгаа. Ягаад тэгэхээр яг батлагдсан судалгааны батлагдсан ажлын дээр бол яг одоо концепц байдаггүй байхгүй юу. Тэгээ зарим судалгааны хүмүүсийн хэлж байгаа тайлбарыг үзэхээр тэр нь зөв юм шиг, зарим тайлбарын талаар нөгөө талаас харахад бас зөв юм шиг. Яг аль нь вэ гэдэг дээр бол миний хувьд бол одоо алинд нь итгэхгүй. Ямар ч хэлсэн өндгөөсөө хувьд бол магадгүй зүгээр миний хувьд дийлэнх илүү үнэн байх магадaltaй. Өндгөөс өөрөө эр бэлгээсийг суган нэвтрүүлж очдог баг. Тийм ч учраас эр эсүүд айгу олон байдаг. Их сонирхолтой. Энийг бүр яг ингээд кино болгож үзүүлтэй. Яг тэр дотор юу болдгийг. За тэгэхээр юу дараагийн шалтгаан маань бидэнд сая импотенс бол тийм шалтгаан биш байх юм байна. Өөр амьдралын маягаас үүдэлтэй ерөнхийдөө одоо хотчлт гэдгсэн та түрүүн бас нэг тоо баримт хэллээ. 50 оныхтай харьцуулахад одоо бол 50% буурчихсан. Нэг 50 жилийн дараа шүү дээ, тийм 50 жилийн дотор эсийн тоо 50%-аар буурсан байна гэдэг маань ер нь хотчлт гэдгийг юу гэж томьёолоод байна вэ гэдгийг би ойлгохдоо энэ ер нь бол яг нөгөө 8 цаг ажиллаад 8 цагийнхаа хэдэн цагийг мэдэхгүй те транспорт янз бүрийн зүйл зарцуулаад тэгэл нэг 8 хүрэхгүй цагийг унтаал ер нь бага нойртой их ажилтаа их завгүй яваад байгаа амьдралын маягийг л ер нь хотчлт гэж хэлээд байгаа бах. Тэгээд энэ хотчлтыг юу юм бэ гэж харахаар ихэвчлэн одоо бидний өдөр тутамдаа хилж заншсан нэг үг бол стресс гэж нэг үг юм те. Энийг шинжлэх ухаандаа юу гэж одоо монголчлуул та юу гэж орчуулах вэ? Стресс одоо мэдрэлийн хит ачаал юм да. Мэдрэлийн эсүүдийн хит ачаалсан, эмэг цамраагүй, их сэрлийн голомтод үүссэн тийм юм л стресс гэдэг. Тэгэхээр бидний амьдралд бол энэ хит ачаалж байгаа мэдрэлийн хит ачаал бол маш ихээр байна гэж одоо хараас ойлгомжтой л байна л да. Тэг хүн зүгээр байхаа олчиж, үргэлж ямарваа нэгэн зүйлийг одоо хайж үзэж, ямарваа нэгэн байдлаар нөгөө тарих маань үргэлж ингээд нэг өөрийгөө завгүй ямар нэгэн зүйлд анхаарлаа хандуулсан байхыг хүн туршил болгоцсон байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө ачаал гэдэг зүйл маань үргэлж байх бөгөөд энэ дээрээ өөрийнх нь ажлын байт юм уу амьдралын ямарваа нэгэн даваа тулгархад бүр хит ачаалдаг. Тэгээ тэрнээсээ үүдэлтэй одоо депресс юу гэдгийг маш олон зүйлс ингээд гарч ийн л та бидний өмнө олж уулзж байгаагаар бол одоо Хашимото гэдэг дааврын өөрчлөлтөд ерөнхийдөө аутоиммуны эмгэгүүд хүртэл бий болж байна. Тэгээ тэдний голлох шалтгаан нь ерөөсөө л хотчлт болон хит ачаалснаас болсон байгаад байна. Тэгэхээр үргүүдлэл дээр энэ хит ачаал маань хэр их нөлөөтэй явдгийг одоо үргүүдлийг дотор нь та хувьчлах юм бол хэдий хэмжээг энэ хотчлтоос үүдэлтэй амьдралын маягаас шалтгаалсан үргүүдэл байна гэж харах. Тэг. Гэрний алдчгүй бас л бид хэдийн анхаарах ёстой судлаач бидний хувьд бол анхаарах ёстой бодох ёстой поинтууд нэг гэж би өөрөө дотроо бодож явдаг юм. Яагаад вэ гэвэл жишээлбэл одоо хүн амьдрах ёстой юу? Амьдрах ёстой. Гэтэл энэ цаг хугацаанд төрсэн хүүхэд одоо аав ээжийнхээ өгсөн хотыг идэж байна. Тэр хүүхэд өсөж том болж байна. Ажилд орж байна. Их сургууль сурж байна. Ажилд орж байна. Ялч ингээд ажил амьдралаа хийхин тулд нэг ажил болох хэрэгтэй болно. Тэр ажил дээрээ одоо өөрөө одоо
чадахгүй одоо гэр бүлээ авч явахын тулд тэр хүн хичээх хэрэгтэй болно гэдэг ч юм уу те. Тэгээд одоо ингээл зүгээр хэвийн өөрийнхөө одоо life cycle буюу амьдралынхаа тэр мөчлөгийг хэвийн хадгалахын тулд тэр хүнээс одоо хийж байгаа үйлдэлүүд нь энэ хотчлт гэдэг юм чинь одоо нөгөө хөгжөөд хот ингээл хөгжөөд байгаа юмнууд нь дандаа тухайн хүний нөгөө тис өөр болчиход байгаа байхгүй юу? Өөр болчиход байгаа гэдэг нь одоо би юу хэлэх гээд байгааг бол жишээ гэх юм бол одоо одоо гэрт чинь нэг юм хугардлаа гэхэд л хүн нэг ир хүмүүс даны цаваа аваад түрхэл нөгөөдгөө наадаг. Гэтэл цаваа хурц үнэртэй юу? Үнэртэй. Бид нар тэрийг үнэрч л байгаа. Найзууд нэг газар ороод нэг кофе авъя гэл одоо чинь кофе уучлаа энэ аягийг ингээл хоос аягийг үнэрлэх юм бол нэг цаас нэг эвгүй үнэрдэг үү? Үнэрдэг. Энэ аягийг хийхин тулд цав орсон уу? Орсон. Хунцар орсон уу? Орсон. Гэдэг чинь хүссэн өсөөгөө бид нар энтэй харьцаж байна уу? Харьцаад байгаа. Гэртээ очивол гэрийнхээ одоо тийм нэг хоолоо гурил авдаг. Гурилаа бид нэ шуудаа тань байлгаад байхгүй. Багдгүй нэг савнд ингээл хийж байгаа. Гэтэл тэр сав хунцраар хийгдсэн. Тэгэхээр тэр сав өөрөө юу chemical химийн байцаа. Эндээс би юу хэлэх гээд байгаа гэх юм бол энэ хотчлт өөрөө хүний одоо амьдарч байгаа тэр орчныг дандаа хүн өөрөө бий болгож бүтээсэн химийн бодистой харьцааг амар ихсгээд байгаа юм шиг надад санагддаг. Тийм. Жишээлх юм бол би түрүүн нэвтрүүлэг эхлэх юмны хөдөөний найз руу яриалсан шүү дээ. Нэг юм асуух гэсэн. Ягаад гэвэл тэр найзанд очиод ингэ сууж байхад жилдээ малта бүх маллуудаа 3 удаа тариа тарьдаг гэж байгаа байхгүй. За. Тэгээ тухайн тарианууд нь ингээ харахад дандаа малынхаа нөгөө амь насыг аварч эрүүл байлгахын тулд малдаа тариа хэрэглэдэг байгаа байхгүй. За. Одоо шил вакцин гэсэн үг. Халдвар вакцинаас арай өөр юм аа. За. Малын халдвар малын ямар хордлого вэ нэг тийм өвчин мэт юм лээ. Шинэ ногоо гараад ирэхээр мал унаад өгдөг. Тэрнээс сэргийлээд одоо вакцин гэж нэрлэдэг ах шиг байна. Тэр хэвчээ chemical юм шиг л. Яг вакцин бол биш үү одоо. Тэгээд дахиад одоо ихэд туулгац гээл одоо мал өөрөө шимэгчийн халдвар аяг байдаг. Тэр шимэгчийн халдвараас сэргийлэхийн тулд туулга одоо хэрэгэлтэй одоо яг хэрэгэлдэг цаг нэг байгаа байхгүй. Тэгээ удахгүй дахиад нэг тийм цагаан тариа тарина гэдэг байгаа. Тэр нь бас л нөгөө малдаа их сайн ядраадгүй ч гэдэг юм уу те. За ингээд Монгол улс одоо бүх малч тарьж байгаа тэр л. За нийтлэг болцсон. Нийтлэг болцсон. Тэгээ яг тэрийг ингээ хараад хаанаас орж ирж байгаа гэдгийг сурвалжийн судалтыг ингээ хараад тэгэхээр ер нь бол малд хэрглэж байгаа малын одоо энэ химийн хүчин зүйлсүүд энэ цаг хугацаанд монголчууд амар их болсон байхгүй. Гэтэл 50 онд одоо энэ 20 онд тийм химийн хүчин зүйлс мал байсан уу байгаагүй. Яг л органик байглаараа. Муунууд нь үхдэг, сайнууд нь үлддэг. Тэр сайныг бид нар иддэг, мууг нь иддэг. Байглаасаа нөгөө. Гэтэл одоо бид нар мууг нь хүртэл одоо химийн хүчин зүйлсийг авч үлдээд байгаа байхгүй. Тэгээд бид нар муутай сайнтай алийг мэдхгүй бүгдийг химийн хүчин зүйлсээр үлдсэн бүх юмыг бид нар идээд байгаа. Нэг үгээр хэлбэл бид нар бас л идж байгаа одоо бид нар Монгол малынхаа махыг идээд энэ л гэдэг бид нар дахиад химийн бодис идэл байгаа. Тэгээ одоо энэ гаднаас орж ирж байгаа ногоонууд байна, жимснүүд байна. Манайх гэдэг өөрсдөө ямар жимс тарьдаг ч дандаа гаднаас жимс авдаг. Тэр жимснүүд аюулгүй шинээрээ харагддаг. Гэтэл тэрийг үнэхээр гоё тийг шинээрээ харагдуулахын тулд заавал химийн бодис. Тэр жимсэн дуртай бичил организмуудаас хамгаалахын тулд тэрийг алах химийн бодис хэрэгжилж лээдэг. Тэрийг хідэн хүн угааж иддгийн, хідэн хүн шинээр нь иддгийн, угаахгүйгээр иддгийн бид нар мэдэхгүй шүү дээ. Аль болох угаа гэдэг зөвлөгөө өгдөг. Ингээл бодоод ихлэхээр химийн хүчин зүйлстэй харьцаж байгаа харьцаа яг одоо энэ civilization буюу энэ хотчлтын үед амар их болчиход байгаа байхгүй. Эдгээрүүд чи өөрөө химийн хүчин зүйлсүүд нана cytotoxic буюу эс хордуулах хүчлэгтэй. Хүний бие аягүй бол эсүүдийг хордуулдаг. Эсийн дотор байгаа тэр химийн бодисууд, химийн ургуулуудыг өөрчилдөг, эсийн дотор байгаа генетикийн материалыг өөрчилдөг. Ингээд эхлэхээрээ жишээлбэл тэрний нэг өртсөн газар нь өргөдөл болоод ихэдэг. Тэр тийм учраас одоо байгаа ирчүүдийн спермид бага байгаа. Хуучин бол химийн хүчин зүйлстэй харьцаа бага байсан учраас спермид өндөр байгаа. Тийм учраас манад одоо эдлэгний хамтран өндөр байгаа. Тийм учраас бид хэд нөгөө халдварт бус өвчин буюу микроорганизм шалтгаалаас одоо ковид гарч ирчээл халдварт нь одоо их байгаа болохоос ковид гарч ирэх хүртэл халдварт бус өвчнүүд нь амар өндөр болоод халдварлаж өвддөг өвчнүүд нь бага болчиход байсан. Тэгэхээр үндэм байгууллагын айгүй том одоо нөгөө тенденсийг харах юм бол яг 1900 оноос одоо хүртэл ингээд өвчнүүдийг бүгдийг хоёр ангилчаад байгаа байхгүй. Халдварт бус өвчин, халдварт өвчин гэдэг. 1900 он эднээс бол одоо ханаа түрээл хүүхдүүд өгдөг, цагаан цэцэг байдаг, одоо энэ таргуун тахал махал гээд
гадны ямар нэг бичил битнэр халдварлаад хүн нас оролт айгүй өндөр байсан. 1900-аад онд. Одоогийн бид яриад байгаа тэр диабет, харшид одоо нөгөө зүрх судасны өвчин ингээ халдварладаггүй, нэг хүнээс нөгөөнд халдварладаггүй тийм халдварт бус өвчнүүд нь тэр үед айгүй бага байсан байхгүй. Яг одоо энэ нийгмийн хөгжилтэй ч холбоотой одоо ангаах сайжирсан, им тариа хэрэгэлдэг болсон. Ингээд ихтгэр халдварт өвчнүүд нь бууралаа. Ер нь бол одоо тэр 1900-оноос бодох юм бол халдварт өвчнүүд айгүй тийм decline бол буурсан. Халдварт бус өвчнүүд нь амар ихсээд байгаа. Тэрний нэг илэрлэл нь зөвөр миний зүгээр хараад байгаа шалтгаан ягаад ийм gap ингэж transition хийж ингэж гарч ирээд байгаа гэхээр энэ бол ялчгүй амьдралын юм аяг. Тэгээ энэ амьдралын юм аяга бид нар ингээ бодоод үзэхээр өөөсөө бид нар зүгтаж чадахгүй байхгүй юу? Мэдээд байгаа мөртөө шил бид нар энэ хотоосоо гарч чадахгүй байна амьдрахын тулд. Мэдээд байгаа мөртөө бид нар энэ бензин үнэрсэн машиныхаа утааг үнэрлээд байна. Энэ бас л хортой юу гэвэл хортой. Мэдээд байгаа мөртөө бид нар галаа түлээл утаагаа гаргаад байна. Хичнээн бууруулж байгаа ч гэсэн агарын бохирдол байна. Мэдээд байгаа мөртөө бид нар одоо жимсээ гялгаруутанд авдаг тэр гялгаруут үнэртэй юу үнэртэй цавуу хэрэгэлдэг одоо мэдээд байгаа нь магадгүй бид нар энэ хэрэглэдэг үнэртэй ус эдэн сурт таартай шүү дээ. Харин тийм бүгд химийн бодисод учраас одоо шампунь байна, толгоогоо угааж байна, савн гар угааж байна бүгд л химиктод байхгүй юу. Яагаад бид нар одоо зогтооч чадахгүй энэ цаг хугацаанд амьдардаг. Тэгэхээр одоо нөгөө хүний бие махбодод энэ халдварт бус өвчнүүд чинь эдгээрээсээ болоод аяг ихсээд байгаа юм болоо гэж боддог. Тэрний нэг нь бол үргэлжлэх байхгүй. Тийм учраас одоо нөгөө юунууд дээр одоо энэ дэлхийн Европын улсуудаас органик бүтээгдэхүүн гэж яриад байгаа. Аль болох нөгөө химийн хүчин зүйлсээс хол байгаад байгаа юмнууд л. Тэгээ тэр нь үнэтэй байгаад байгаа нь. Үнэтэй байгаад байгаа. Тэгээ биоорганик нэгдлүүд нь амар одоо сайн шин гэдэг ч юм уу. Тэгээ ер нь яг зөвөр дэлхийн нийтэд хоол ихэнх одоо энэ химийн хүчин зүйлсээ бид нар хоол хүнснээс аваад байгаа. Тэгэхээр ер нь бол амархан муудаг хоол хүнсийг хүн ер нь хэрэглэх хэрэгтэй. Аваад муудал тэгээд хайназ. Тий. Муудчаад байгаа бол тэр чинь тэнд нэг органик орчин байгаад байна шүү дээ. Тий. Удаан хадгалагддаг юмнууд бол дандаа дотор химикалтай. Тэгэхээр би бол зүгээр дотор өөр хувь хүнийхээ хувьд за амархан мууддаг юмнуудыг хэрэглэе даа гэж боддог шүү дээ. Тий. Ер нь бол наач хамгийн амар логик нь тий. Ер нь тэгээд хүнсний бүтээгдэхүүнийг олноор худалдаж аваа хадгалж хэрэглэх ер нь бас буруу тий. За тэр их чухал сэдв. Дараагийн бит хоёрын хүнд төстэй зүйл болохоор за эмэгтэй талаас ямар зүйл нөлөөлөд эмэгтэй хүн жирэмслэхгүй байх боломжтой. Бас энэ дээр давхар танаас сонсъё гэж бодож байгаа нэг тоо болохоор одоо ингээд тав хүн тандж байгаа өргөдөлтөд тэнцэж байгаа гэрүүлүүдээс ажиглахад аль талаасаа илүү зөнхөлсөн эрэгтэй талаасаа илүү зөнхөлж байна уу эсвэл эмэгтэй талаасаа илүү зөнхөлж байна. Тэгээ сая хүртэл ихэвчлэн ер нь эрэгтэй талын өргөдөл одоо ерөнхийн нэг концепц ярьлаа шүү дээ. Тэгэхээр одоо яг ер нь өргөдлийн хувьд бол шалтгааныг бид нар 3 хуваадаг. За эрэгтэй талд байгаа, эмэгтэй талд байгаа хавсарсан гэдэг. Саяын тэр үндэсний хэмжээний судалгаагаар нийт одоо өргөдөлтэй гэрүүлийн 55% нь эмэгтэйгээс 37-8 орчим хувь нь эрэгтэйгээс үлдсэн нь хавсарсан гэж мэдэгдэж гарч ирж байгаа. Энийг болохоор яг энэ мессежтэй би жоохон хэлэх дурамчхан байгаад байдаа. Яагаад гэвэл өргөдөлтэй гэр бүлтэй харьцаад ороод ирэхэд аль шалтгаан вэ гэж асуул би 50% гэж хэлдэг. Тэ энэ өөрөө нөгөө гэр бүлийн хувьд айгуу тийм докторгүй байдгийг үсгчдэг. Мэргэжилтний хамнаас энэ үг сонсороо. Яагаад гэвэл одоо шил эмэгтэй илүүгээд тэгдэг. Тэнгүүд эрэгтэйчүүд нь даам гардаг. Буруутгаж эхэллээ шүү дээ. Яг үнэ. Одоо хүүхдтэй болдоггүй эмэгтэй. Одоо айгуу муухан өгнөд байдаг шүү дээ Монголын сувэ эмэгтэй, нойтон нулимсны одоо нойтон зөөхнөөс сормос харах заяагүй эмэгтэй гэдэг эмэгтэйчүүд айгуух тийм муугаар хэлдэг. Тэгэнгүүтээ манай монголчин өөрөө нөгөө хүү шүтцэн, эрэгтэй шүтцэн ард түмэн шүү дээ. Тэгээ тийм учраас нөгөө эрэгтэй хүүхд айлын эрэгтэй хүүхдийг шүтээд эхлэхээр тэрний цаана нөгөө аав ээж нар нь бас бэрдүг айгуу муухан хандж эхэлдэг. Гэтэл энэ айгуу шудраг босхгүй. Тэгэхээр ямар ч гэр бүлийн асуудал ороод ирэхэд би бол эрэгтэй өргөдлөл 50-50. Адилаас нь ч болдог. Эрэгтэйгээс болно, эмэгтэйгээс ч болно. Яг тэрэн давмгаа энэ давмгаа гэж хэлэхэд надад бол тийм юу байд. Соуст байхгүй. Тийм та бол дундыг баримталж нөгөө тухайн гэр бүлийн уур амьсгалыг л хадгалах гэж тэгж шүү дээ те. Гэхдээ ер нь бол танд бол нийтлэг ажиглагддаг нууц биш бол. Судалгаагаар сайн судалгаа байхгүй. Тэр нь 55% нэмэгтэй. 38% нэрхтэй үлдсэн нь хавсарсан, хоёулангаас нь амарсан байна. Хавсарсан
бага юм байна. Гэхдээ одоо хавсарсан тохиолдол гаргалгаа нь юу юм бэ? Яаж хавсарсан бэ гэдгээс шалтгаална. За. Тэгээ жишээлх юм бол одоо хавсарсан шалтгаантай үргэлжлэхэд эмэгтэй нь өндөвч болвол хаж хамшинчтай. Өндөвчөнд нь өндгөөс хөгжиж боловсрдоггүй. Тэгээ жирэмсэн болохгүй байгаад байдаг. Тэр эмэгтэй одоо партнераас олсон ч жирэмсэн болохгүй байна гэсэн. Гэтэл эрэгтэй эр билгээсийн тоо цөөхөн. Тэр эрэгтэй бас партнераас олсон ч жирэмсэн болохгүй байгаад байдаг. Тэгээ тэр хоёр хоёулаа хамт байдаг. Гэхдээ тэр хоёр хоорондоо хүүхдтэй болох боломжтой гэдэг боломжтой. Ямар одоо нөхцөл байна вэ гэдгээс одоо шилбэл бусад зүйлсүүд нь хэвэн байх юм бол бид нар одоо өндөвчөнд нь эмэгтэй хөгжихгүй байгаа өндөвчөнд нь бид нар эмчилгээ эднээс хийж өндөвчөнд нь өндгөөсөө хөгжүүлдэг. Эрэгтэйсийн тоон цөөхөн байгаа тохиолдолд бид нар тэрийг сайн эсүүдийн ялгаж авч угаад цэвэрлж ялгадаг. Тэгээд яг хөгжсөн өндгөөс нь хөгжсөн бэлэн босно тэр үед нь умаан дээрээ цацж өгдөг юм аа. Ингээд хавсарсан шалтгаантайг засч болох үг болно. Ер нь яг би хүмүүст юу гэж хэлдэг вэ гэвэл нөхөн үрчгүй насны эмэгтэй хүн өндөвчин ажиллаад өндгөөс гарч л байгаа. Нөхөн үрчгүй насны эрэгтэй хүн төмсгөн ажиллаад эр бэлгээс үүсчил байгаа бол тэр хоёрхоос ямар нэгэн байдлаар хүүхдтэй болох. Одоо Монгол улсад боломжтой болцсон. Өөрийнхөө өрөөд нь үлдээж чадах боломжтой болцсон байхгүй юу? Тийм учраас төмсөг өндөвч хоёр ажиллаж л байвал ямар ч хэлсэн шалтгаантайсан бид нар тэрийг хүүхдтэй болгоно л гэж үзнэ. За би яг одоо асуух гэж байгаа асуултаа яг өөрөө яг юу гэж асуухаа би сайн мэдэхгүй байна. Би нөгөө нэг тухайн кейсийнхаа одоо тухайн болсон тохиолдлынхон яг нарийн онцлогоог нь би үгээр хэлж мэдэхгүй байгаа байхгүй юу. Гэхдээ би бүдүүн бааргаар асууя. Хоёр талаасаа бие организмын хувьд үл тохирох хүмүүс гэж байдаг юм уу? Одоо нөгөө бэлгийсүүд дээр бэлгүүсүүд дээр яриаггүй гэж би ойлгоод байгаа. Юу гэхээр хэдий тэр хоёр хүүхэдтэй болсон ч гэсэн за болохгүй байгаад болгосон ч гэсэн тэндээс алдаатай ураг бий болох ч юм уу те. Тэнд нэг хоёр хүн хоорондоо тохирохгүй байх тэр бие организмын өгөгдөл гэж байдаг юм уу? Тийм өгөгдөл гэж бол байхгүй. Ягаад гэвэл хүн өөрөө нөгөө бэлгийсүүдийн үед бол нөгөө хромосомын бүрдэл нь 23 гэдэг бэлгийсүүд нь хромосомын бүрдэлтэй. Тэгээд биологийн нэг дүрс. Биологийн нэг дүрсэл учраас хоорондоо хинч байсан. Тэр дүрс хоорондоо таардаг. Зүгээр хүмүүсийн хувьд бол нөгөө хосууд тохирохгүй гэдэг нэг тийм яриа байдаг байхгүй юу? Одоо эхнэр нөхөр хоёр нэг 4-5 жил бэлгийн арцаанд байгаад байдаг. Тэг жирэмсэн болж чадахгүй. Тэгэнгүүтээ дараа нь хүүхдгүүгээсээ болоо салдаг ч юм уу асуудал болоод хоёр тишээ болоод дахиад хоёр дахь амьдралаа зохиогоод өөр хүмүүстээ суур хоёул хүүхдтэй болчихдог. Тэгэхээр тэрийг манайхан болохоор нөө эсүүд нь таарахгүй байгаа даа. Яг гэж яриад байдаг байхгүй юу? Энэ цаана өөрөө бас онлайн гаргалгаа концепц байдаг. Жишээлх юм бол одоо хамгийн энгийн тайлбарлах юм бол яг тэр бид түрүүн ярьжсэн өтрийн дэр билээс орно гэсэн шүү дээ. Тэгээд дэшээ өмөө зүгээр нэвтэрч нөгөө цаашаа явдаг байхгүй юу? Гэтэл эмэгтэй хүн одоо тэр эсүүдийг чинь бас нийлүүлэхийн тулд тэр чинь айгүй их сон шалгаруулж явна. Ер нь бол хүн болно гэдэг чинь маш их байгалийн шалгарлыг дамжиж явж ээж эцсийн үндэ одоо бид нар энэ ярилцаа сууж байгаа байхгүй. Тэгэхээр өмөө зүгээр тэр эр билээс нэвтрэхийн тулд маш их сааттай тулгардаг. Гэтэл зарим эмэгтэй хүний тэр өмөө зүүнний салиа шүнгэрэлтийн асуудал нь одоо сайн хэрваргийн эсүүдийг бүгдийг дэш нь явуулчихдаг. Зарим хүнийхэн салиан тэр одоо ойлгохтой сайн шингэрч өгдөггүй. Бүр нэлээд сайн хөдөлгөөнтэй эсүүдээш явдаг. Одоо тийм онцлогтой эмэгтэй. Нөгөө эрэгтэйгийнх болохоор одоо яа нөгөө эрэгтэйгийнх болохоор өөрийнх нь эр билгийн эсүүд нь бусад эрэгтэйгээ бодох юм бол муу. Үзүүлэлтээ харгаа сайн зүгээр байгаад байдаг. Яг одоо нөгөө сонгон нэвтрүүлэх чадвар муутай эмэгтэйгийн өмөө зүгээр бол дэшээ сайн явцдаг. Сайтай өнөхтэй болохоор шүүгдэд бүгдүүлээ дэшээ явж чадахгүй байгаад байдаг үлдчихэд байдаг. Магадгүй тэр хоёр хостоо харчаад байдаг. Эмэгтэй нь амар сайн сонгон нэвтрүүлээ дэшээ юугт нэг хэр баргийн гарахгүй байгаад байдаг. Эрэгтэй нь жоохон сул байгаад байдаг. Тэгээ хоорондоо одоо хамт байгаад жирэмсэн болохгүй байгаад байдаг. Партнераас олдог нөхөр нь одоо яа сайн шингэрдэг нэг хэр баргийн эмэгтэйч нь явуулдаг тийм одоо эмэгтэйтэй учирчдаг. Тэгээ нөхөр нь нөгөөдөгтөө бэлгээр цаанаар хүүхдэд олчдаг. Эхнэр нь болохоор нэлээд сайн чадамжтай одоо яа хуйгалцсан спермтэй хөдөлгөөнтэй тийм залуутай суудаг. Нөгөөдөг нь сперм дэше явцдаг. Тэгээ хоёулаа хүүхдэд олчдаг. Тэгэхээр нэг тиймэрхүү л нэг жижигхэн нөгөө үйл ажиллагааны тийм ээ. Зөрчилдөөн л байгаа болохоос биш.
яг эсүүд хоорондоо таарахгүй, биологийн төрсөн үед бол таарахгүй гэсэн ойлголт байна. Зүгээр л өөр хоорондоо ялгаатай л хүмүүс байгаа. Хүний онцлог. За, дараагийн маргаан юу гэхээр та түрүүн бас яриандаа дурдсан. Манайх ч нэг эцгийн хэрэгтэй бас давмгаалсан соёлтой буюу хүү бол оо хүсэмжит иргэн, охин бол явахтай тэг оргуугаас охинтойн дээр гэдгийг гинлээ гэдэг хүртэл үхтэй те. Тэгээд хүүсийг хэн шийдээд байна вэ гэдэг асуулт байна. Энэ дээр би бол яг нарийн юм хэлж чадахгүй. Одоогор байгаа. Хүүсийг бол мэдээж хүүс тодорхойлдог ген эрхтэй талд байдаг. X хромосом, Y хромосом. Y хромосом агуулсан эр бэлгээс өндгийс рүү нэвтрүүл хүүтэй болно. X хромосом агуулсан эр бэлгээс өндгийс рүү нэвтрүүл охинтой болно. Тэгэхээр тэр ямар хромосом агуулсан эс өндгийс рүү орох вэ гэдэг нь хамгийн чухал. Гэтэл өндгийс өөрөө хүүс заасан хромосом байхгүй шүү дээ. Тэгэхээр хүүс заасан хромосом нөхрөөс ирээд байгаа. Тэгэхээр охинтой болох уу, хүүтэй болох уу гэдгийг нөгөө тэр ген нь нөхөрт байгаад байгаа учраас эрэгтэй талаас хамаардаг гэж үздэг. Гэтэл зарим судлаачид өндгийс өөрөө X-ийг нэвтрүүлэх үү, өндгийс өөрөө Y-ийг нэвтрүүлэх үү гэдэг шийддэг гэж үздэг. Түрүүнийх төр эргээд ирчих жаа. Харин тийм. Тэгэхээр тэрний талаар яг нөгөө батлагдсан тийм юу байдаггүй, зүгээр одоо таамгууд боломж төвлөрүүд л байгаад байдаг. Тэгэхээр яг энэ дээр одоо би за тэгдэж штэ наач ингэж 100% би чамд хариулт өгч бол яагаад чадахгүй юм. Окей. Ийм л болохоор одоо хүмүүс зурхаад итгээл өдөр хоног хараад ингээл нөгөө эрдэмтэд нэг талдаа гарч чадахгүй болохоор яалч аргагүй иргэдэн ингээл ийм замаар л өөртөө зурхаа бас давтамжтай тулгуурлаж гарч ирсэн зүгээр нэг хүмүүсийн ажилтаас гарч ирсэн нөгөө одоо магадлалын онол цаанаа юу гэдгийг тийм юмнаас гарч ирсэн. Олон жилийн хандлага واخх тийм хандлагаас гарч ирсэн л юмнууд байдаг. Тийм ч учраас эрдэмтэд хүртэл зурхааг бас үгүйсгэж чаддаггүй шүү дээ. Тийм. Шинжлэх ухаан батлаагүй хэдий ч хүн төрлөختөн өөр амьдралынхаа явцад баталсан учраас өөр юу хэлэхтэй гэж үлддэг байна. Тэгээ одоо энэ хятад зурхаа байна, энэ зурхаанууд байна. Тэдэн сар төрсөн он жилээр хамаар тэдэн сар дөрвөл хүүтэй болно, тэдэн сар дөрвөл охинтой болно ч гэдэг юм уу те. Хүмүүс одоо манай дээр яриад баталгаа өгч чадахгүй гэхдээ тэрүүгээр нь оролдоод үзнэ гэдэг. Тий. Одоогоос нилээд жилийн өмнө 12 он хавцаа юм уу? Энэ ойлголтыг би анх удаага авч ирсэн. Тухайд биобанк гэж одоо биобанк гэх юм уу те. Яг нөгөө эргэтэн хадгалдаг тийм банкны тухай ойлголт. Тэгээд ийм зүйл ер нь бол хөгжсөн орнуудад байдаг юм байна. Манай улсад тухайн үед би байхгүй байна гэж ойлгоод ер нь бол манад ийм байх хэрэгтэй байна. Яагаад байх хэрэгтэй юм бэ гэдгсэн чинь тэнд сперм одоо юу лээ? Сперм ч монголоор үгээд байгаа лээ. Эр бэлгээс. Бэлгийн эсийг хадгалах тэр банк одоо бий болцсон байх хэрэгтэй байна гэдэг тийм юм. Тухайн үед л одоо тэр биобанкийг олж мэдснийхаа дараагаар ийм юм байх хэрэгтэй байна гэж харж ирсэн. Тэгээд хүмүүс бас тодорхой шалтгаантайгаар сперм хадгалуулдаг юм байна л да бэлгээс. Жишээлх юм бол химийн тарианд орох шаардлагатай болцсон хавдартай тэмцэж байгаа хүмүүс байх юм бол тухайн хүн маань бас залуу байх юм бол нөхөн үржихүүн үднээсээ химийн эмчилгээнд орохоос өмнө өөрийнхөө эрүүл хэсийг бас хадгалъя гэдэг тийм гаргалгаанууд байх хэвээр. Энийг нэмэлгэн өөрөө санал болгож идэг ч юм уу. Тэгээд хөгжсөн оронд бол ийм байдаг юм байна. Манад одоо ер нь яг энэ төвшин нэгэнт хоёлаа нөгөө эс шилжүүлэн суулгах тухай ярьж байгаа. Одоо энэ төллийн сервис хөгжил нь хаа хавцаа явж байгаа юм бэ? Тэгэхээр банкинг гэдэг биобанкинг өөрөж яриад байгаа. Энэ болохоор зорилгоос хамаарат хоёрын зүйдэг. Ер нь бол одоо олон улсын банкны үг хараад нэг нь болохоор public bank гэдэг, нөгөөх нь болохоор private bank гэдэг. Public bank гэдэг нь одоо жишээлбэл энэ өрөөнд дөрвөн залуу суучаад дөрвөлээ сперм өгөөд өгөхдөө зүгээр тодорхой төлбөртэй өгчдөг, мөнгө хэрэг болоод өгчдөг. Тэр хүн өөрөө миний эсийг хаанч хинж ашиглаж болно. Би одоо donation хийж байна. Зөвшөөрөөд өгчөж байгаа. Тэгэнгүүт эмнэлэг тэр дөрвөн залуугийн сперм цуглуул авчиж штэ. Хин нэг эмэгтэй орж ирээд надад сперм хэрэгтэй наа. Одоо танад
каталог байна уу гэдгээд надад ийм байна алийг сонгох юм бэ гэдэг. Тэгэнгүүт за би энийг сонгоё гэдэг. Тэр банкыг одоо тэр хүүхэн тэр бүсгүй одоо ашиглаж болдог. Энэ бол public банк. Одоо тухайн биологийн материалыг олон нийтэд хэрэглэж болдог. Тийм банк байгаа. Private банк гэдэг нь одоо би гэхэд за одоо би химийн эмчилгээнд орлоо 6 сарын дараа. Тийм учраас би зөвхөн өөртөө зориулаад өөртөө л хадгална. Энийг одоо өөр хүнд ашиглахгүй. Одоо би дараа нь 2 хүүхэдтэй болно. Тийм учраас би 2 хүүхэдтэй болохын тулд би тэрэндээ зориулж одоо би сперм хадгална. Эсвэл одоо би бодибилдинг хичээлээд эхлэе л да. Тэгэнгүүтээ за би үнэхээр карьераа ахиулахын тулд би тест тестээр хариулмаар байна. Тийм учраас би хариулахаас өмнө эрсдлээ хамгаалаад. Тийм эрсдлээ хамгаалаад дөрвөн шигнэ өгчин. Тэгээд дараа нь хариулна, юугаа хэрэглэнэ. Гэдэг ч юм уу банкинг хийж болно. Гэдэг ч юм уу. Тэгэхээр тэр нь болохоор зөвхөн өөртөө зориулж хадгалж байгаа бол private bank. Манай Монгол улсад бол public bank байхгүй. Энэ болохоор аюу эрсдэлтэй. Тийм ч учраас мэрэгжил одоо манай яг энэ салбарыг сонгож байгаа мэрэгчлэнүүд бол энэ банкинг үүсгэхийг нэг хүсдэггүй. За. Ягаад бид нар хүн ам цөөтэй учраас цус ойртолтой аягүй хүснэ. За. Тийм. Цус ойртолтой аягүй амархан үүсч болно. Тэгээд тэр нөгөө удамшлын өвчтнүүдийн давтамж аягүй ихсэх тийм магадлал аягүй өндөртэй учраас бид нар энийг хийхийг хүсэхгүй. Зөвхөн private банк бол одоо байгаа энэ шилжүүлэн суудах төвүүд бүгд хийж чадна. Тэгэхээр энэ бол тухайн хүүхэн өөрийнхөө энсийг одоо шилжүүлэн суулгахад бусад төвүүд дээр очиод ч тэр хаач тэр Монгол улсад бол хийх бүрэн боломжтой болсон. Хугацаа нь хэдийн хугацаанд хадгалах болно? Хуулиндаа 50 нас, эмэгтэй хүний 50 нас, эрэгтэй хүний 55 нас гэдэг. Заацсан, нас заацсан байна. За. Гэтэ 50 жил гэсэн үг юм уу? 50 нас. Жишээлбэл яагаад энэ 50 нас гэдэг томьёол гарч ирсэн бэ гэвэл жишээлбэл би одоо ямар ч хүүхдгүй байжгаад би 55 таны хүүхдтэй болоо гэхэд одоо Монгол хүний дундаж наслч өөрөө одоо 68-аас одоо бараг 69-70 болж байгаа. Тэгэхээр би хүүхдийнхээ өмнө би хариуцлах үлэх хэрэгтэй. Тэр хүүхдийг би төрүүлж байгаа бол ядаж насанд хүртэл нь би тэрийг одоо өсгөж одоо тэр хүүхдийг одоо хүн болгох хэрэгтэй байхгүй. Хажууд нь байх хэрэгтэй тийм. Тэгэхээр хийчээд магадгүй зүгээр одоо 60 таа байж байгаа одоо хүүхдтэй болонгуудаа хүүхдээ насанд хүрэх хугацаас орчих юм бол тэр хүүхний хариуцлагын асуудал биш болчиход байдаг учраас хуулийн дээр 50 нас гэж заасан. Онлын үед бид нар хэдэн жил шалтгаалж байна. 100 жилийн дараа гаргаад ирсэн ч болно гэж үздэг. Вау, тийм үү. Супер. Харж энэ хуулинаа хүртэл таныг хариуцлагатай бай гэд орой хүүхдийг хийшин зөвшөөрөхгүй. Та энэ дээр бас нэгэн бодох хэрэгтэй. Энэ яг юу хэлээд байна гэдгийг сайн бод. Хүүхд хийх гэж байгаа бол эртгэн хий. Үгүй болвол ер нь эртгэн хий. Тэгээ хамтдаа боожоод. Тэгэхгүй. За энэ эндэгтэй айгу ийм эвгүй сэдв. Юу гэхэлэр одоо тэгээд сайхны бас нэг дата харж хахад энэ дэлхий дээр байгаа спеси буюу яг нөө төрөл зүйлээр нь ангилах юм бол хүн чинь өөрөө яг тухайн төрөл зүйл дотор хамгийн их тоогоор үржигдсэн байгаа амтны юм байна. Хүн өөрөө 7 тэрбум болцсон те. Тэгэхдээ энэ дэлхий дээр байгаа бүх одоо шавжин дотроо ялаанч байд юм уу? Одоо юу гэдгийг те. Аргал янгир дотоо янгирч байд юм уу? Яг тэгж олон тоогоор үржсэн спеси байхгүй байхгүй. Тэгэхээр хүний хөгжил нь угаасаа хитэрсэн байгаа, даац хитэрсэн байгааг бол та бүхэн мэдж байгаа дэлхий ямар байгаа вэ те. Тэгэхээр яг манай улсын хөгжлийн бодлогод байгаа энэ үзүүлэлт одоо хүнийхээ тоог нэмье гэж байгаа маань манай улсынхаа энэ газар нутгийн хэмжээнд л яригдж байгаа болохоос энэ тоог дэлхийдээ харьцуулах юм бол шал өөр ойлголт одоо өөр концепц гарч ирэхээр байгаа гэж би үзээд байгаа. Тэгэхээр энийг бас тал талаас нь бодож үзэх хэрэгтэй байх гэж би бодол хувийн үүднээс тэгж бодоод байгаа байхгүй. Яг одоо би мэрэгжлийн үнийн хувьд гээд сая хоёулын ажиллагааны хувьд би нэгдүгээрт өргөдлийн шалтгаан их байх орчинд бид нар одоо цаг хугацаанд амьдраад байгаа. Одоо chemical ихтэй гэдэг нь тэгээд манайх ч айгуу тийм young generation айгуу ихтэй. Тэр young generation-ууд чинь манай Монгол улсын ч насны сургууль дээш харсан пирамид гэж байдаг шүү дээ. Доотлолт нь болохоор дандаа залуу хүмүүс нь дээшээ өгшөө хүмүүс нь. Европ биднээс болохоор яг цилиндр хэлбэртэй болсон. Бүр өндөр өгшөнд юунууд ч юм болохоор юм доош харсан пирамид хэлбэртэй болсон гэдэг одоо насны сургаар нь тэгж улс орныг ангилдаг байхгүй. Тэгэхээр манайх бол яг зөв пирамид хэлбэртэй байгаа. Тэгэхээр энэ пирамид хэлбэртэйгийн гол юм нь одоо тэр амар химийн хүчин зүйлстэй одоо бид нэр одоо төр засаг уг нь энэ дээр их зөв бодлого авахгүй бол нөгөө young generation-ууд чинь дээшээ ороод ирдэг. Тэгээд өргөдлийн тархалт улам ихсэх юм бол нэгдүгээрт нөхөрч үйл ажиллагаа буурна гэсэн үг.
Хоёрдугаарт одоо энэ ковидыг харалтаа. Бид яалтчгүй биологийн дан гэх юм уу, биологийн зэвсэг гэх юм уу энэ цаг үед бид нар байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр манайхын биотехнологи аягүй сайн хөгжүүлэх хэрэгтэй. Одоо энэ нөгөө вируслог, бактериолог одоо яг энэ чиглэлээр байгаа мэрэгчлэнүүдийг бид нар аягүй сайн мэддэг хэрэгтэй. Мэдхгүй нэг магадгүй нэг одоо ядгийн ёс зүг эсвэл нэг нэгэндээ дургуулсан нэг биологч нэг вирус гаргаж ирэл тараагаал хомруулган алах байхгүй юм. Тэгэхэд манай үндэстэн бол амар хурдан байхгүй бол цөөхөн. Тэгэхээр үндэстэн сөндөг хамгийн одоо нөгөө үндэстэн сөнөх хамгийн том хүчин зүйлс ч үргүүдэл байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг уг нь бол яг төр бодлогын хүрээнд аягүй зөв зохицож одоо дараагийн ярьсан хоёулын сайн дээр ярьсан банкинг гэдэг асуудлыг бид нар амар сайн хэрэгжүүлж миний бодлоор баг хувь хүн болгонд банкингийн үүсгэж юм бол хувь хүн болгонд өөрийнх нь банкинг үүсгэж юм бол манай үндэстэн сүн гэдэг асуудлыг бид нар бас нөгөө хэдэн жилийн дараа гарахыг хэлж мэдэхгүй байна л да зүгээр одоо гарах үгүйч мэдэхгүй байна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар бид нар энэ дээр нэг тийм гаргалгаатай баримтлахгүй бол жишээлбэл ягаад гэвэл би энийг ягаад бодсон бэ гэвэл энэ усны цагаан хэрсийг хараад бодсон байхгүй юу. Тэгээд хипо гэдэг амт юм дээ шүү дээ. Тий. Тэр чинь өөрхийн амтан 2 жилд нэг удаа өндгийс нь гардаг амт юм байхгүй юу. Яг одоо усны температур таардаг. Тэр манай нэг биологч найзаас би нэг сонссон. Усны температур нь таардаг, чигшлэн таардаг, тухайн нөгөө жилийн дундаж температур эднээс таарсан үед өндгийс нь гардаг. Тэгээд 2 жилд нэг удаа өндгийс гардаг учраас айгүй баг төлөлдөг. Тэгээд дандаа нөгөө тэр хэрсний соёог эднээс юмыг авахын тулд дандаа агнуур хийдэг. Тэгээд нөгөөдөл чинь бүгд дандаа decline болоо буурчихсан. Нас баралт нь төрөлтөөсөө их болоод тэгээд дандаа сүнжээсэн юм байхгүй юу. Тэгээ харин азар энэ reproductive технологийн хүмүүс энэ яг амтны салбартаа 2017 онд бүр яг 2017 онд энэ өндгийн эсийг цагаан хэрсний хипогийн өндгийн эсийг анх бүр яг хөлдөөж амжилттай хөлдөөж хадгалж чадсан байхгүй. Тэр биологийн төрөл зүйлийг хадгалж чадсан гэсэн үг. Тийм байна. Тийм учраас Монгол улс нэг тодорхой тооны давтамжтай. Одоо миний зүгээр юу нь бол одоо энэ том генетикийн хүмүүс, том мундаг дуучид одоо том спортын амжилттай зүйлээд байгаа. Том одоо манай Монголын одоо мундаг одоо хил муран зохиолын хүмүүс гэдэг юм уу тий. Одоо ядаж тийм хүмүүсийнхаа эднээс тэгээд яг үндсэн цэвэр цусны монгол хүмүүсийнхаа тэгээд нөгөө хамт жижигэн одоо нөгөө ястнууд үндэстэн ястнууд бусад үндэстэн ястнуудынхаа одоо бодлогоор бид бүр тэрийг ингээд нэг хадгалчмаар юм шиг надад зүгээр өөрт хувь хүний удаа санагдаад байдаг байхгүй. Яагаад үгүй гэж тийм ээ. Юу нь буруу байгаа юм тий. Зүгээр хадгалсан байхад тийм ээ. Тий, хадгалаад авчих хэрэгтэй байхгүй. Өндгийн эсийг, нэр бэлгийн эсийг нь. Тий. Тэгэх юм бол бид хэдийн хувьд бол үндэстнээ бас нэг аварсан, үндэстэн хамгаалсан айгу том алхам болох юм болов уу гэж би зүгээр хувь хүний хувьд бол дотроо боддөг. Окей. За, хадгалахын тухай тийм юм байна. За би одоо яг та бүхний хийдэг, яг одоо би таны нөгөө нэг эмбриологч хийж явах үеий чинь бас юунаас туршлагаас бас яриулъя гэж бодлоо. Та Японд очиод яг нөгөө энэ мэрэгчлэрээ дагнан суралцах үед одоо яг энэ нөгөө нэг ажилбар гэв. Энэ чи одоо юунд орох юм бэ? Мис засал гэж хэлэхгүй бах, surgery гэж хэлдэг бах тий. Surgery биш. Энийг одоо procedure гэх бах тий. Тийм, procedure ажилбар гэдэг. Ажилбар. Монголоор. Энэ ажилбарыг хийх нь одоо хувь хүнээсээ ямар скил шаарддаг юм? Ямар ур чадварыг түлхүү шаарддаг вэ? Тэгээ, ур чадварын хувьд бол мэдээж онлайн чадвар шаардна, гардын үнэлтийн чадвар шаардна. Онлоо мэдж байгаа хүн үйлдэлээ зөв хийдэг. Тэгэхээр онл мэдэхгүй хүмүүс үйлдэлийг буруу хийдэг. Тэгэхээр ямар үйлдэлийг буруу хийгээд байгаа гэдгийг мэддэг хүн алтайгаа засч чаддаг. Ямар үйлдэлийг буруу хийгээд байгаа мэддэггүй хүн зөв ч хийгээд байгаа мэдхгүй буруу ч хийгээд байгаа мэдхгүй зүгээр шууд ингэж хараад хийгээд байдаг. Тэгэхээр одоо шилжүүлэн суулгах эмчилгээний хамгийн гол нь юу вэ гэвэл яг үнэхээр үр дүнтэй байх одоо ингээд яг энийг амжилттай айгу сайн хийхин тулд хамгийн чухал чадвар бол онлайн мэдлэгтэй байх чадвар. Онлайн мэдлэгтэй байгаад яг нөгөө тэрийгэ мэдчих юм бол гардын үйлдлийн чадварыг бол хинт сурна. Хэрэв одоо үнэхээр одоо чиний хувьд бол онлайн мэдлэгийг амар сайн явах юм бол өндгийн эс байна, эр бэлгийн эс байна. Гэтэл эр бэлгийн эс өөрөө 3 микрометр зүүцэн толгой нь 3 микрометр хэмжээний тийм одоо өргөнтэй баггүй юу? Тэгэхэд одоо бид нэр тэр
эсийг нарийнхан зүрөөс оруулж авна эмбриологч эмч бол. За. Тэгэхээр одоо тэр нэг нарийнхан зүв байдаг. Өөрөө чи үсийг аваад тэр зүүнний хажууд ингээд тавихад баг өөрөө чи үснээс 2-3 дахин жижигэн тийм зүв байгаа. За. Тийм зүв ашигла тэр эр бэлгээсийг соруулж авна. Тэгээд соруулж авснаа өндгийс рүү бид нарт харина. Тариад тэгээд дахиад тэр хоёрыг үр тогтоолт хийдэг. Жишээлбэл энэ бол одоо шилжүүлэн суулгах ажиллабар хийж байгаа ажлын одоо эмбриологч эмчээнийг хийх ёстой чадвар байхгүй. Тэгэхээр тэр үед бол тэр бол яг үгүй л одоо хөдөлгөөний орон зай одоо харааны хөдөлгөөний тийм олон чадваруудыг эмбриологч эмч эзэмсэн байх ёстой. Тэгэхээр тэр бүх үйлдэлүүдийг тэр нарийн үйлдэлээ хийхийн тулд мэдрэмж хэрэгтэй. Нарийн торгон мэдрэмж хэрэгтэй. Тийм байна. Тэгээд тийм мэдрэмж тийм одоо чадвар эднээс онол дээр тулгуурлаж аягүй сайн суудаг байхгүй. Тэгэхээр би бол сая таныг ярьж хахад шууд таныг нэг буудлахын спортоор хичээллүүлж үзэх юмсан ингээ бодчихлоо. Ер нь бол танд байгаа ур чадвар чинь яг нөгөө нэг гар улаан хараа нөгөө яг хөдөлгөөнөө мэдрэх тэр орон зай мэдрэх үг гэж та дурдлаа. Энэ бүгд чи яг нөгөө буудлахын спортон дээр яг болоод байна л та. Тэгэхээр нэг үзээгүй болол үзээрэй гэж би бас зөвлөх байна. Юу юм бэ? Тэр бүх энэ процессыг лаборатори дотор хийж байгаа шүү дээ. Тэгээд энэ хоёр эсийг хооронд нь нийлүүлэн гутаа суулгах процесс нь хэр хүндэд. Тэр нь бол бүр нөгөөдхнөөс амар хандлага л та тий. Яг амархан юм гэж бол ер нь байхгүй. Одоо бол тэр бол би 10 онд анх эмбриологч хийж байхад анх одоо Японд очиж сурж ирсэн юм байхгүй. Одоо би тэрийг хийхэ болсон. Эмбриологч юмч бол би хийхгүй. Одоо л тэр манай эмнэлэг дээр байгаа 5 эмбриологч байдаг одоо манай дээр. Ариуна, Дөлгөөнөө, Оргилолд гэдэг одоо 5 эмбриологч. Тэгээ би миний нэг барахдаг юм нэг юм бол би эмнэлгийнхаа эмбриологчоор барахдаг. Ягаад гэвэл Европын холбооны улсад албан ёсны эмбриологчийн шалгалтыг өгөөд ISHRA certified embryologist гэдэг Монголоос 2 эмбриологч байдаг байхгүй. Тэр манай дээр байдаг. Тэгээд тэдгээрүүд маань би бол одоо миний яриг сонсох юм бол хажууд нь баг онгой шах юм байна. Тэгэхээр яриад яах юм гэдэг. Миний үндсэн хийдэг юм болохоор одоо нөгөө эмбриологч нарт эсээ боловсруулж өгдөг. Яг эсийг одоо хүний биеэс тэр өндгийсийг яг зөв цаг үед нь үр тогтох чадвар сайтай яг сайн эс гаргаж өгөх нэг чухал. Тэрийг бид нэр сэдэлт гэж нэрлэдэг. Эсээ бид нар зөв аваад ингээд одоо эмбриологч эмч тэрийг одоо яг саяын ярьсан ажлыг хийгээд зөв лабораторид үр хөврөл болгоод хөгжүүлчих юм бол тэр үр хөврлийг хүлээж авдаг эмэгтэй хүн дээр яг биологийн цаг гэдэг юм чи аягүй хэцүү. Яг л нэг өдөр нэг тодорхой нэг цагт яг нэг зурсан үе дээр л эмэгтэй хүн умаа хан тэр үр хөврлийг хүлээж авдаг. Тэрийг олно гэдэг нь аягүй хэцүү. Хов хүн болгон өөр, зарим нь өндөр, зарим нь амхан гэдэгтэй ижилхэн, зарим хүнийх одоо наан нэгдэн, зарим хүнийх цаан нэгдэн, тэр нь зарим хүнийх нэгдэн нэгдэхгүй. Тэрийг яг хүний бие дээр яаж явж байгаа гэдгийг одоо эмч хүн тэрийг эмчилдэг, эм өгдөг, эсвэл одоо мөчлөгийг хойшлуулдаг, тэдэн цаг ухраадаг, тэдэн цаг одоо бүр цагаар яригдаж эмчилгээ хийднээс игддэг байхгүй юу. Тэрийг өдөртөж яг одоо яг өнөөдөр тэдэн цагт бид нар суулгана гэдэг одоо тэр нэг цагийн механизмыг одоо яг нэг төлөвлөдөг хүн бий байхгүй юу. Эмч хүн яг хүний бие махбод дээр яг одоо хүнээс ис авах хүний буцаад одоо тэрийг тавих хэднээс тэр ажиллабарууд бол нэг актер тийм ноцтой хүнд ажиллабар бол биш. Тэ. Лабораторийн нөгөөдийнхээ хажууд бол харьцангуй гайгүй ажиллабар. Тэгэх бах. За процессын хувьд яг анхлан сонсож байгаа хүмүүс бол шууд тав гээл ойлгох нь бол хэцүү баг. Гэхдээ ер нь бол иймэрхүү юм болдог гэдгийг сонсцсон зүгээр баг гэж бодоод би нэг танаар яриуллаа. Дараагийнх нь одоо хамгийн одоо чухал зүйл бол нөгөө эффект үр хөвгтдээ болж байгаа тэр гэрүүл дараа нь тэр хүмүүстэйгээ уулзахад ямар сэтгэл төрдөг вэ? Миний хувьд бол хамгийн гоё юм. За эмчээ өнөөдөр ингээд би төрчлөө хүүхдэд авчлаа гэдэг тэр мессеж л аягүй гоё. Яг суулгаад 7 хоногийн дараа үр дүнгээ шалгадаг. Жирэмсэн болчлоо гэдэг хариу. 7 хоногт л мэдэгдээ. 7 хоногийн дараа суулгаад 7 хоногийн дараа хэрвээ ингээд имплантац болоод одоо тэр үр хөврөл амжилттай бэхлэгдээд жирэмсэн болох юм шинжилгээгээр шууд нэмэх гардаг байхгүй юу? Нэмэх гараад шууд ингээд баярлахаар нөгөөх мөн хүн болж одоо 10 сар ээжийнхээ хөвлөд одоо хүн болох айгүй бол эрсдлүүд болдог. Тэгнь. Тэгээ тэр олон эрсдлүүдийг одоо бид нар давж гараагүй байжээж эмч хүн бол наан баярлж ирсэн болох. Чаддаггүй ч байх угаасаа тийм ч учраас одоо нөгөө хүмүүс ингээд нэмэх хариу сонсчод амар баярлдаг манай. Харахад үнэхээр гоё.
одоо зарим эмэгтэйчүүд уйлдаг, зарим нь инээдэг, зарим бүр босч ирээ тэрч авдаг. Нөгөө сэтгэлийн эмоцууд нь янз янзаар илэрдэг. Яг тэр үед эмчийн зүгээс би өөрөө шууд тэгж баярлж чадахгүй болохоор заримдаа би бүр тэгж хэлүүлж байсан. Та ийм гоё модыг ийм муухай хэлээд тахтай. Тэгэхээр бидний хувьд бол бас нэг тийм төвийг сагсан байр суурьтай байхгүй болдгоо гэдэг ч юм уу тийм. Гэтэл одоо тэр хүн аягүй сайхан баярлж явж байгаад гинт өсөлтгүй болоо зулвчж болдог. Эсвэл одоо ургийн одоо уман гадна жирэмсэн болцсон байж болдог. Тэгээ тэрнээсээ болоод одоо өрөө олоогоо тайруулдаг. Эсвэл жирэмсэн болоо хэж байтал нөгөө өндөвчин дээр уйланхаа өсдөг. Тэр нь мушгираад тэр хүн дахиад хагалгаанд ордог. Тэгээд одоо сөрөг үр дагавруудандаа гарах боломж ч юм. Аягүй тийм сөрөг юмнууд зөндөө байдаг учраас тэр сөрөг юм мэдээд байдаг учраас жирэмсэн болоход нэг тэгж төрүүлж баярлдаг байхгүй. Хамгийн гоё юмнууд нь болохоор яг нөгөө хүмүүс маань одоо хяналтанда дараагийн шатны хяналт руу ороод тэгээд яг төрсөн өдөр мессеж хийдэг байхгүй юм чи би төрчлээ шүү өнөөдөр ихэд надад нэг мессеж ирсэн. 3 хил 500 г охинтой боллоо баярлалаа гэд. Тэр мессеж айгүй гоё. Тийм баг. Тийм тэр яг үр дүн шүү дээ. Тэр бол яг эцсийн үр дүн байхгүй. Тэр үед л би за баяр хүргэе баярлалаа гэдэг үг яг тэр үедээ л хэлдэг хүмүүст. Тэр л хамгийн гоё бах. Тэгээд яг ийм байдлаар бас үр хөвгттэй болцсон гоё аз жаргалтай гэр бүлийг бүтээсэн тийм нэг хүмүүстэй уулзахыг би бас дотор хүсэж л байгаа. Тэгээд би сая таны яриан дотроос нэг зүйл асуумаар санагдлаа. Юу вэ гэхээр хүсээгүй жирэмслэлт гэдэг зүйл хүний амьдрал дээр тохиолддог. За тэгээд ургийг эндүүлэх тохиолдлууд ч байдаг. Одоо иймэрхүү зүйл бол бас яг энэ хотцсон нийгэмд их илбэг болсон байгаа бах. Яг энэ тохиолдолд нөгөө эндсэн одоо ургийг эндсэн ээж маань дахиад ураг тээхгүй болж үлдэх нөхцөл байдал хэр их тохиолддог юм. Өргөдлийн нэг том нөгөө нөхцөл энэ бол нөлөөлөх хүчин зүйлс. Нөлөөлөх хүчин зүйлс гэж байна. Анагаахын салбарт ер нь ямиг 100% ярьдаг байхгүй бид нар. Шалтгаан бол 100%. Нөхцөл бол бүрдүүлж байгаа юм. Тэгээд одоо ямиг болохоор нөлөөлөх хүчин зүйлсийг шалтгаан нөхцөл гэдээ хоёр ангилчдаг. За. Жишээлх юм бол ханиад өрөхөд вирус тэр бол заавал байна. Энэ бол шалтгаан байхгүй. Нөхцөл бол байхгүй ч болно. Жишээлбэл саяхан ярьсан одоо тэр нэг хүсээгүй жирэмслэлт гэж байна тийм. Энэ хүсээгүй жирэмслэлт хийсэн хүн болгон өргөдөлтэй болно гэсэн үг биш. Хүсээгүй жирэмслэлтийг тасалсан хүн болгон одоо нөхөрч үйл ажиллагаа алдна гэсэн үг биш байхгүй. Гэхдээ хүсээгүй жирэмслэлтийг таслан зогсоож байгаа ямарваа нэгэн арга нь одоо тэрийг аборт хийдэг, им уудаг, одоо зулбуулахад хүчтэй химийн тариа хэрэглэдэг ямарваа нэгэн арга нь өөрөө ямар үр дагаврыг авчрах эрсдэлтэй байдаг вэ гэвэл дахиж тэр хүн жирэмсэн болохгүй байх тийм айгүй олон эрсдэлтэй замыг бий болгочдөг. Тэр олон эрсдэлтэй замуудаар яваад зүгээр байж болдог тэр хүн. Эрсдэлтэй замаар явж байгаа учраас тэр эрсдэл гараад ирж болдог. Эрсдэл гараад ирэх юм бол тэр хүн өргөдөлтөй болоод эхэлдэг. Тэгэхээр тэр эрсдэлтэй том замыг л бий болгож өгдөг юм байна. Тэгэхээр аль болох л одоо ирээдүйн амьдралыг бодох юм бол хүсээгүй жирэмслэлтээс аль болох зайлсхий төлөвлөл тийм ээ. Тийм төлөвлөл хэрвээ одоо жирэмсэн болцсон байгаа тохиолдолд аль болох л тэрийг одоо үлгэж авах юм. Харин тийм хүм болгож төрүүл. Одоо миний хувьд бол эмэгтэй хүн жирэмсэн болох юм бол одоо төрөл гэдэг юм аяг хэлдэг. Тэр зүйл таны хувьд бол яг нөгөө энэ асуудалтай өдөр тутамдаа нүүр тулж яадаг учраас хэр үнцэнтэй хэр чухлыг мэдж байгаа хүний зөвлөгөө яхаа аргагүй тийм баг л та. За ямар ч л үсэн гэсэн та бид хоёрын ярьсан энэ хугацаанд хүмүүст тодорхой хэмжээнд ойлголтыг өгөөд өргүүдэл гэдэг сэдвийг хин нэгэнтэй одоо ярих үед нь хэрглэж болох үс мэдээллүүдийг өгсөн баг. Дээрэс нь сэргийлж болох гэдгийг мөн гаргалгаа байгаа гэдгийг мэдэж авсан байна. Дээрэс нь манай улсад сайн мэргэжилтнүүд бий болсон байна гэдгийг мэдэж авлаа. Тэгээд өстой нөгөө нэг одоо алтан гартай эмчнэр гэдэг бол үхэж яваа хүнийг авардаг. Дээрэс нь амьдрч чадахгүй байгаа хүнийг амьдруулдаг хүмүүсийг хэлэх баг. Тэгээд яалч аргагүй нь алтан гартнуудын тоонд бол та бүхнийг байдгийн байна гэдгийг би саяны ярилцлагын төгсгөлд өөрөө ойлголоо. Тэгээд урилга авсанд дахин баярлалаа. За баярлалаа та бүхнийг. Тэгээд хүн амынхаа тэгээд одоо зал нэвтрүүлгийн зорилго нь одоо аюух таалагдлаа.
айгүй бол одоо бид хэдийн хувьд бол нэг тодорхой цаг хугацаа туулаад ирсэн. Гэтэл үнэхээр манай монголчуудад одоо уучраа мэдгүй одоо яг бие хүнээсээ хувь хүнээсээ яг бие хүн рүү болж нийгэм шиг төлөвшөж байгаа айгүй олон залуучууд байгаа. Тэгээд тэр олон залуучуудад одоо салбар бүрээс нь одоо яг мэрэгчдийн хүмүүсийг урьж зөв мэдээлэл өгж байгаа. Ийм сайхан нэвтрүүлэг хийж байгаа. Нэвтрүүлгийн зорилго нь үнэхээр сайхан санагдлаа. Тэгээд та бүхний цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ирээ. Маш их баярлалаа. Тэр Ерөөл Батор шиг мөн тэр Ерөөлийг та бүхэнд бас ижлэхэн дэвшүүлье. Маш их баярлалаа. За баярлалаа. За дараагийн дугаараар уулзцгаая. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Жаргалыг хүсье. Бичлэгийн энэ хэсэгт ирсэн бол та миний хийсэн зүйлийг үзчихлээ гэсэн үг. Тэгээ одоо би бол өөрийнхөө хийх зүйлийг хийжлээ. Харин та хийж болохны зүйл дутуу байна. Тэр нь юу гэхээр таны энэ дэлгэцийн энэ доор нь байна уу, энэ доор нь байна уу? Нэг subscribe гэдэг нэг тийм товчлуур байгаа. Subscribe гэдэг. Тэгээ тэр товчлуур дээр та заавал дараад энэхүү мэдээллүүдтэй хамт байхыг би танаас урьж байна. Тэгээд би таны амьдралд хэрэг болохоос зөв амьдралын хэв маягт чинь хэрэг болохоос мэдээллийг шат дараалан бэлтгээд тэгээд танд ингээд иймэрхүү байдлаар хүргье гэж төлөвлөсөн байгаа. Тэгээд өнөөдрийн энэ ярилцлага танд нэгийг бодогдуулаад зарим нэг асуултуудыг бий болгосон байгаа. Та бидэнтэй шууд комментээр холбогдож болно. Үгүй бол миний сошиал медиа хуудасууд руу хандаад Instagram дээр мандуулаарай. Эсвэл Facebook дээр мандуул баасан сүрэнгээ харахаар миний профайл гарч ирнэ. Тэдгээр сувгуудаар надтай холбогдох боломжтой байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд надтай хамт байсан маш их баярлалаа. Мөн ирэх өдрүүд ч гэсэн хамт байна гэж найдаж байна шүү. За мартаа subscribe энэ хавцаа авах энд нь өдөглөө энд нь өдөглөө. Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ би хийхээс учраас та ч гэсэн одоо надад зориулаад бас өөртөө зориулаад тэр товчлуур дараад өгнө.